За сайн байцгаана уу? Геологийн минь подкастын хамгийн ихний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэд өнөөдрийн манай дугаарт Монгол Улсын зөвлөх инженер, геологи ашигт малтмалын ухааны доктор, дэд профессор, Америк нэгдсэн улсын ашигт малтмалын нийгэмлэгийн туслах гишүүн Балжинмын дэлгэр зохиогч багш маань оролцож байна. Тэгээ урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Багш маань товчхон үзэгчдээ өөрийгөө танилцуулаад тэгээд эхлэе. За би болохоор 1950 онд Баянгор аймгийн Баянбүрд сум төрсөн. За Баянбүрд сум гэхээр одоо шууд гайхаж байж магадгүй л дээ. 60 хэд онд Баянбүрд сум гэж байсан. Одоо Би одоо тэр бага сургуульд тэнд Баянбүрдийн сургуульд одоо ардын нөгөө сургуулийн А хэсэг 10-ын тоогод заалгаж эхэлсэн хүн чинь Баянбүрд сум гэж ярих дуртай. Одоо бол болохоор Бууцхан сумын баг болчиход байгаа. Тэр сум яагаад яасан гэхээр 1968 онд тэр үе ардын хурлын тэргүүлэгчдийн зарлиг тогтоол гараад тэгээд татан буулгаад тэгээд Бууцхан сумд нэгтгэсэн юм байхгүй. Тэгэхээр одоогийнхаа засаг захиргаагаар бол Бууцхан сум. Би одоо Баянбүрдний баг гэдэг юм да одоо тийм нэртэй ийм газар төрсөн. Малчны гэрт. Тий. Мэдээж одоо малчны айлын одоо хөгтгөө болж ингэ төрсөн. За тэгээд тэрнээс хойш явахтай нэг сургуулаар нэг бага сургууль, дунд сургууль, 10 жилийн төгсөөл тэгээд их сургуульд дотооддоо их сургуульд орж суралцаад тэгээд 1974 онд төгссөн. 74 онд төгснөөс хойш одоо чи яг 51 жил болж шүү дээ. Их сургууль төгснөөс хойш 51 жил. За ингээд энэ 51 жилд бол юу хийч вэ гэхээр ер нь манай геологи ажил гэдэг чинь бол одоо хээрийн үйлдвэрлэлийн ажил гэж байна. За тэгээд яг суурь маягийн энэ суурь боловсруулалтын онторын маягийн юм ажил бас байна. За ерөнхийдөө 51 жилийн хугацаанд бол би юу хийсэн бэ? Хамгийн товчхоноор хэлэхэд бол би 13 жил яг хээрийн үйлдвэрлэлийн ажилд явсан байна. Одоо өөрөөр хэлэх юм бол хавар нэг 3-4 сард яваад социализмын чи хэрд явдаг байсан шүү дээ. Тэгээ нэг 3-4 сард гараад 10-11 сар хүртэл ажил ийм байдлаар бол 13 жил. Яг бүтэн 13 жил явсан. За энэ 13 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэхээр чинь 200 мянганы зураг хийсэн, геохимийн судалгааны ажилд оролцсон. За 50 мянганы бас одоо хамгийн анхны Монгол оронд хийгдсэн 50 мянганы хэд хэдэн талбайдаар бол 50 мянганы бас ажил хийсэн. Яг энэ 50 мянганы зааврын нэг онцгой ажлууд бол би бодоод байдаг юм. Ягаад гэвэл нутагт дэвсгэрийг зургал гэдэг чинь одоо системтэйгээр тийм ээ. Ингэж судлах ийм ажил. Тэгээд энэ дээр бол яг бусад чиглэлээр геофизикийн янзлууны гидроgeology юм ингээл зааврууд гарсан байдаг юм байл л тийм. Тэгэхдээ одоо ямар ч гэсэн тэр бусад одоо гидроgeology, геологч гэдэг юм уу тиймэрхүү одоо геофизикийн заавар юм уу тэрнтэй бол харьцуулахгүй зүйл гэж би хэлнэ үнэхээр. Яагаад гэвэл 50 мянганы зургал гэдэг маань өөрөө иж бүрэн судалгаа шүү дээ. Тийм зохиц судалгаа. Тийм одоо ер нь том масштабын гэж бараг хэлнэ шүү дээ тийм ээ. Тийм тэгээд тийм том. Энэ дээр бол геологийн фармац, интрузив бүрдлүүдийг нарийн ялгадаг. За тэгээд дээр нь болохоор бол ашигт малтмалын хөвч гэсэн ирлийн нэлээд одоо бас участвууд ялах барихаас өсвөлээ тийм ээ. Талбай. Тийм. Тэгээд талбайн хэмжээний одоо масса гэдэг дээжилт хийж байгаа. Ишлийнхин дээжилт байна, металлметрийн одоо геохими тийм ээ. Тийм. Ингээд энэ утгаараа бол энэ бүгдийг яаж явуулах ёстой вэ? Нээтрэ гэдгийг бол ерөнхийдөө одоо найруулсан зааж өгсөн ийм ажил. Тэгээ би 2001 оны 5 сарын 21-нд ч үлүүдээ геологийн алуунаас томилт аваад тэгээд одоо очсон. За тэгэл энэ УГЗ гэсэн том төслийг бол 2001 онд эхлүүлсэн. Анхны төслийн бичсэн. За энэ төсөл бол үнэхээр том төсөл. Тэгээ энэ дээр бол манай Монгол орны одоо регионал геологи, металлургийн одоо ихтэй сургуулийн багш нар, шинжилгээ ухааны академи эрдэмтэд за тэгээд туршлагатай ахмад геологууд бүгд оролцсон доо. Энэ бол асар том төсөл. Энэ төсөл бол нэг 21-2 жилээр нь үргэлжилсэн. Тэгээд ингээд дууссан. Гэхдээ сүүлийн төслийн нэг 2 одоо төсөл угаан хинтэд хэрэгжсэн. Тэр бол яг удаа шарсан. Тэгээд гэхдээ яг надны үржинэх уушгууд дууссан да. Мөнгөн шагаахын төсөл. Тийм. Тэр тэгээд хүнд шалтгааны тийм шалтгаантай бас байсан тийм.
Тэгээ ингээд энэ төслийн нэг хамгийн том ашиглал юу гэхээр гээд Монгол орны одоо геологийн олон төрлийн зураг материал юмнууд байна. Энд бол тоо мэдээлэлтэй юу байгааг. Тэгэхээр бид нар бол УГЗ гэсэн 200 гэсэн төсөл бол одоо өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол орн чинь дэлхийн өндөр хөгжсөн орнуудын юу руу бас төгсөж гэнэ гэсэн үг байхгүй. Тийм. 200 мянгаар бол ямар ч гэсэн ингээл бүх нутаг дэвсгэр тоо мэдээлэлтэй зурагтай болсон. Өмнө нь бол тийм байгаагүй тийм Байгаагүй. 200 бол тийм. Тэр бол байгаагүй. Тэр чинь яагаад тэр эхлүүлэх шаардлага гарсан гэтэргээд ерөнхийдөө 2000 оны 2001 оны төвшөнд л нөгөө Монгол орны шинэ нутаг дэвсгэрийг 200 мянгаар ингээд зургал хийгээд дуусгацсан байхгүй юу. Яг тэр хоёр төрлийн зураг хийжсэн л да. Нэг нь бол Пол листник зэрэг орсоор бол одоо листүүдээр ингэж хийдэг. Нөгөөх нь бүлэгчсэн зургалгээ томоохон талбад хийжсэн. Одоо анхны бүлэгчсэн зургалыг хийсэн Санжаадар жиолог байна да. Санжаадар жиолдонберг гэнтергээд говьд хийсэн юу байдаг шүү дээ тийм ээ. Тийм. Ингээд ийм маягаар бол Забаотх энтергээл араа үзэн энтергээл нэлээд хэдэн тийм 200 мянганы бүлэгчсэн зурглууд байл те. Тэгээд ингээд нэгэнт нутаг дэвсгэр нөгөө бүхэлдээ 200 мянгаар талбайдаар ингээд хийгдээ дуусчихтаар гээд УГЗ бол яасан гэхээр тэднийг нэгтгэх ажил байхгүй. Ягаад гэвэл нөгөө нэг одоо листер хийж байгаа зураг юм уу эсвэл тэр бүлэгчсэн зургал гэдэг чинь одоо нөгөө талбайг бүр 2 км-ийн зайтайгаар бүр заавал явж гин шүү дээ. Тэгэхээр УГЗ-гийн ялгаа бол юу гэхээр нэгэнт хийцэн юу юм бол нэгтгэхэд нийлүүлэх. Тий, нийлүүлэх. Тэгэхээр жишээлбэл энэ нэг одоо нэг араа узрын хийсэн, Забаотхны хийсэн ч юм уу гэл ингээд энэ хоёр хоорондоо нийлэхгүй байх ч юм уу тийм ээ. Эднэрийг нийлүүлэх тэгээд нэгтгэх. Одоо тэгвэл нэг ийм ялгаа юм уу чанар гэх юм уу гарч ийн. Одоо жишээ нь та 200 мянгад маршрут хийж илаа, суурин боловсруулалт хийж илаа, тайлан хамгаалж илаа тийм ээ. 50 мянгад өөрөө бас явж илаа тийм ээ. Тий. Нэгсэндээ үйлдвэр дээр өөрөө ажиллаж Тий, байгаа. өөрөө ажилласан. Тэгэнгүүтээ дараа нь 95 онд яг тэр ажлыг яг Монгол улсад яг тийм нэг стандарт гаргалаа шүү дээ тийм үү? Тий. Одоо мөрдөх журам гэх юм уу тийм ээ. Тий. Тэгээд нөгөө талд нь эрс соёлын мэрэгжлийн зөвлөл байгаа тийм ээ. Тий. Бас 50 мянгад одоо юу гэдгийг хэрэг үйлдвэрлэлээр тэр суурин боловсрол зөвлөгөө өгч байгаа тийм үү? Тий. Тэнгүүд одоо бүгдийн таврыг дамжаад гарцсан ба шүү дээ. Өөрөө хийж үзээд хүнд шалгуулад эсэргээрээ хүнээр хийлгээд өөрөө шалгаж ин тийм үү? Тэнгүүд яг энэний чанар таныг байх үеэс тийм үү? Яг өөрөө хийж байгаа үеэс. Энэ яг чанарын асуудал бол мэдээж хэрэг одоо ч ингэж шүү дээ. Нөгөө нэг 1800 хэд оноос ч юм ажил дүрийн одоо хувьсгал Европт хэлсэн байгаа шүү дээ. Англич байна үү тийм. За ингээд тэрнээс хойш бол мэдээж хэрэг дэлхийн нийтийн хэмжээ тийм ээ. Одоо би өргөн утгаар ярьж шүү дээ. Ингээд технологийн дэвшил бол маш их явагдаж байгаа. Одоо бол нөгөө artificial intelligence гэж яриад байгаа шүү дээ. Одоо нөгөө хэмлээ юу хаан гэдэг ингээд маш их хөгжиж байна тийм ээ. За яг тухайлсан геологийн зургал энэ одоо хийсэн ажлын хувьд бол ямар дэвшил гарч ийн гэхээр одоо хамгийн наацхан нэг асуудал бол юм байна л да. Сансрын зураг байна. Агаар сансрын зураг. За тэр бидний үед бол одоо юу одоо нөгөө Америк, Япон ямар ч одоо бүх юм хаалттай байлаа шүү дээ. Социализм үед ч. 90 он агаарын зураг байсан. За ингээд Оросын агаарын зураг. Оросын одоо 60 мянганы масштабтай 32 мянганы масштабтай гэдэг манай Ахмад геологууд бол мэдэн дээ. Одоо харцгаан зураг барууны одоо Япон, Америк юу гэдэг тийм ээ. Одоо хамгийн одоо resolution сайтай тийм ээ. Тим зургнууд бол жилүүтэй нэвтэрч орж ирсэн. Тэр нь өнгөтэй тийм ээ. Ямараар л бол ямараар авахар одоо ирсэн шүү. За тэр бол одоо том дэвшил гэж бат. За тэгээд яг уу за дээжилт мэйжил тэгэл анализ шинжилгээний хувьд л одоо зөндөл юм гарч байгаа шүү дээ. Тийм тэр бол нэлээд стопын шинжилгээ тэгэл одоо юу байдгийг анзлгын юм маш их нэвтэрж шүү дээ. Ер нь тийм. Ийм байдлаар л дэвшил их гарч байна. За яг уу тэгээд дэвшил гарахын зэрэгцээ бол одоо би бас нэг ингэж бодоод байдаг. Одоо манайхны геологууд бас нэг талаараа бол энэ дэвшлээс хоцрогдож байгаа бас юм байна. Яг одоо амьдралдаар бол үйлдвэрлэлээр. Тэгээд одоо нэг адгийн наацх нь одоо нэг хамгийн тулгуур ойлголтууд байна шүү дээ тийм ээ. Тэрнийг ч одоо нэг сайн мэдэхгүй байх шиг яадаг ч юм явдаг л. Одоо гэл би эрдэс үйлгийн зөвлөл дээр олон жил байж байгаа ингээл тэр улсуудын хийж байгаа юмыг яг одоо энэ ч эрдэс үйлгийн зөвлөлийн хурал болоод хүлээж авч байна. Заримдаа ангид юундаар нэг өдөө одоо талбай дээр нь очиод үзэхэд гэхэд л үгүй бүр одоо нэг бас хэдэн жил ажилласан геологууд байгаа шүү дээ. Тэгэхдээ одоо бүр яавда даанчтай гэмээр
ийм алдаатай буруу зүрхэм хийсэн юмуд байна шүү дээ. Энэ бол юу хэлж ийн гэхээр ерөөсөө одоо манайх нэг геологууд нэг талдаа одоо өөрийгөө нэг дайчлах тийм ээ. Жаахан юмыг нэг бас нэг суурьтай гэх. Тэр талдаар жаахан алдаа дутагдaltaа доголдолтод бол байна. Тэгвэл дан геологуудыг юм байна, тийм байна гэж ярихаас гадна нийгмийн асуудал байна шүү дээ. Одоо зургуулын геолог чинь ямар хэцүү газар байна тийм ээ. Жишээлбэл би өнгөрсөн намар одоо Баянгуурын оройнд нэг хэд хоног 10 хоног одоо манай дөрвсрөн геолог байна. Тэрний одоо ажиллаад бас хөрөө дээр яшиг тэгээд би явсан. Тэгэхэд л тэнцээ чинь тэр нэвтрэлтийн тэр бол тентхийн уул хадвал үнэхээр юм бүр нэр хүн хараад юм тэр дээгүүр даваад алах нь байтугай хараад бараг сүрдэг ийм юм Ямт бол юм тийм байтайхан гэдэг. Тэгээд иймэрхүү газар чинь л мэдээж хэрэг бас цалин хөлсийн жаахан гайгүй өгөх хэрэгтэй байна тийм ээ. Тэгээд ийм асуудлууд нь маш их байна шүү дээ бас нөгөө талд. Боломжж байгаа асуудал бол 50,000 бол одоо юу гэдгийг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа ажил шүү дээ тийм ээ. Тэгээд улсын төсвөөр хэрэгжиж байгаа ажил бол захиалагч тал гэж байгаа тийм. Одоо юу гэдгийг уул уурхай одоо бол аж үйлдвэр эрс байлгийн юм болсон тийм ээ. Тэгээд тэрийг хэрэгжүүлэх ч юм уу бас чиглэл өгж байгаа байгууллагууд үндэсний геолог алба тийм тусдаа одоо бүр алба болоод гарцсан. За нөгөө талд нь бол ажил гүйцэтгэгч хувийн хвшил байгаа тийм ээ. За хувийн хвшилд бол одоо юу гэдгийг инженерүүд тийм ээ геологууд ажиллаж байгаа. За тэгээд инженерүүдийг зааж чиглүүлж байгаа одоо юу гэдэг мэрэгсэн зөвлөхүүд гэж байгаа. За яг инженерүүдийг үйлдвэрлэлд бэлтгээд гаргаж байгаа ихтэй сургуулиуд бас байгаа тийм. Ерөнхийдөө бүгд яг цикл одоо юу гэдгийг бие биенээсээ шууд хамааралтай болчихж байгаа тийм ээ. Одоо юу гэдгийг шинээр гарч байгаа боловсон өвчнүүд яг чадвах ямар байгаа юм тийм ээ. Энэ дээр хариултахуд бол яг одоо яг үйлдвэрлэл дээр үйлдвэрийн дадлага дээр юм уу төгсөөд ажилтан хүлээж авч байгаа одоо юу гэдгийг хувийн хвшлийн удирдлагууд бол бас энэ асуултанд бол нэлийн оновчтой хариулт өгөх байх тийм ээ. Хуучин яг социализм үед гэх юм одоо юу гэдгийг таны үед ч юм уу дамжин жуугаа үед ч юм уу одоо тийм ээ манай Ахмад геологууд тийм үед яг үйлдвэрлэл дээр гараас нь юм гарах тийм одоо нэгсэндээ хээрийн маршрут хийгээд ирсэн маршрутын чанар тийм үү хүлээж авахд яг бүрэн гүйцэд болох тэр хугацаа хэр байсан. Одоо нөхдүүд маршрутыг яг яаж хийгээд байгаа энэ чанарын үед гэдэг дээр бол би яг өөрөө 2015 оноос эхлээд ажилласан хүний хувьд бол ингээд сүүлд нийтлэг одоо юу гэдгийг яригдж байгаа ч гэдэг юм уу тийм эрс үеийн мэрэгжлийн зөвлөл төсвийн тодтгол хээрийн шуурхай гэл ингээл одоо юу гэдгийг гаргаж байгаа алдаанууд бол ерөнхийдөө маршрут хөтлөлт тийм ээ. Тэр ажлын зурагтай харьцах, хээр чулуун нэрлэх маршрутыг одоо зөв төлөвлөх, зөв бичих тийм ээ. Хээрийн тэмдэглэлийн дэвтэр за тэгээд зургийг баяжуулсан байдал ч гэдэг юм уу тийм. Ерөнхий саяны нэг суурь ойлголтууд байхгүй нь гэдэг нь шүү дээ. Тэр чинь бол одоо юу гэдгийг бас айгүй чухал юм шүү дээ. Нэгсэндээ тэр хараанаас гажихгүйгээр л бид нар тийм дотор одоо тоглолт хийж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм ээ. Юу гэдгийг тектоникийн яг энэ бүст одоо ямар төрлийн ашигт малтмал хайх уу тийм ээ. Би яг юун дээр явж ийн гэдэг ойлголт байхгүй яг одоо хөшчүүд бол яг анх төгсөөд очиход бол хэлдэг тийм ингээд наа чи бол маршрут болохоос нөгөө маш тактикийн тэмцээн биш шүглдэж болохгүй гэд. Тэгээд энэ тал дээр таны бодол яг ямар байна? Одоогийн нийгэмс бас хэцүү болчих тээ. Тэгэл ерөөсөө л нэг үтгэхгүй одоо тэгэл юмыг залдах тийм ээ. Нэг аль болох нэг аргалаал нэг хэлбэрхэн шиг нэг тийм очин байдлаар одоо өнгөрөөх. Одоо өөрөглөх юм бол энэ чи ёс суртахууны асуудал шүү дээ бас тийм ээ. Тийм юм бол нэлээд одоо төгөөмөл одоо чинь зөвхөн геологч биш. Бүх чиглэлийн юмдар тиймэрхүү болчиход байна шүү дээ. Ерөнхийдөө нэг ийм нэг одоо нэг ерөнхий нэг юм баймаар байгаа байхгүй да. Тухайн геологч шилв чи ч юм уу би ч юм уу тийм ээ. Нэг Монгол орны нэг тодорхой хэсэгт ажиллаж байгаа тийм ээ. За энэ чинь гүдэн дор яг ямар насны орцууд байх хэвээр тийм ээ. Яагаад тийм настай байгаа тийм ээ. За геолог ерөнхий том структурын хувьд л юу гэлээ тийм ээ. Тэгээ одоо нэг ашигт малтмалч гэсэндээ тийм ээ. Энэ болдгийн бол Монгол оронд ер нь ямар төрлийн ашигт малтмалууд байгаа гарал үүслэн тийм ээ. Тэгэх чи ерөнхийдөө нэг одоо тэр чин хамгийн чухал хэд байхгүй юу? Тэгээ тийм байхгүй болохоор бараг л харахгүй л байгаа байхгүй юу? Тэгэл одоо нэг нүдийг боцсон юм шиг л.
Тэгэхээр одоо яг энэ суурь мэдлэгийг болвол ерөнхий суурийн их Тийм сургууль тэгэхээр тийм тийм их сургуулийн за энэ дээрээс болохоор гэдэг юм байна л да. За их сургууль мэдээж мэрэгжилтэн бэлтгэж штэ. тийм Би ч гэсэн тодорхой хэмжээнд оролцлоо. Тэгээд тийм тэр залуучуудтай ингээд сургуультандаа хичээл заалаа, шалгалт авлаа. Тэгэл хэцүүлдэ бас. Одоогийн төвшөнд байсан штэ. Тэгэхээр энэ дээр бол яаж юм тэгэхээр нэг дутагдaltaй би ингэж бодоод байгаа. За манай одоо бэлдэж байгаа хоёр том сургууль байна штэ. Шинжлэх ухааны технологийн сургууль, манай нэг сургууль. тийм Тэгэхээр энд бол миний бодлоор одоо үйлдвэрлэл дээр ажиллаж байгаад багш болсон хүн бараг байхгүй. Ерөөсөө л тэгэл одоо нэг энэчгийн төгсчөөл эндээ үргэлжлүүлээл багш болоод тэгэл яг одоо тэр Япон эндээ ч авч ил байна. Докторын зэрэг явахтай ингээд авч штт. Тэгтээ доктор гэдэг баг нэг рекламтай нэг хаяг пайдч юмтай. Тэгээ нэг хүн дөх юм баг. Ядвал практик багтай. Ийм улсууд бол ийм багш нар их байна шүү дээ. Үнэндээ зүгээр шуудхан хэлэхэд нэр. Тэгэхээр чин тэгээд нөгөө эн чинь юу хэлж яах вэ шүү дээ. Үйлдвэрлэл практикийн үйлдвэрлэл энэ оюуны одоо багш одоо хүн тийм ээ. Энэ мэрэгжилтэн бэлдэх, боловсон хүчин бэлдэхний юунд бол өөрөлдөл дутагдaltaй ийм хоорондын үйлдвэрлэл сургалтын хоорондын холбоо байхгүй болж байна шүү дээ гэсэн үг шүү дээ. Бараг үнэ. Тэгээ инхээр чинтээс чи яаж өлегтэй сайн мэрэгжилтэн гарах юм ер нь нарийн дээр. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор үйлдвэрлэлийн байгууллагууд ч гэсэн бас энэ сургууль соёлынхаа газартай холбоотой. Тэгээ одоо яадгийн одоо миний бодлоор бол зарим одоо нэг сургууль энэ төрөж манай биолог биш л дээ. Оюутан байхад нь ингэж аваад нөгөө ажиллуулж өрөөд ингэж ячиж шít бас нэг тийм амьд холбоо үүсгэх тийм ээ. Тийм юм маш их дутагдаад байгаа байхгүй юу? Нэгсэндээ онол заангуудаа бараг зааснаа практик дээр үзүүлэх байна шүү дээ тийм ээ. Нэгсэндээ Японы сургуулиуд тэгж нэгдүгээр хоёрдугаар болохоор бол одоо бид нарыг тэр сургууль төгсөж байгаа үуч нэг дагалдан инженер гэж ажиллуулж байлаа шүү дээ. Тэр үтгэн бараг техник болгоор ажиллуулж байсан. Тийм. Тэр чинь бас их үе шаттай зөв байхгүй. Тэгэхээр саяны жишээ бол яг уу юу гэж штэ тийм ээ. Зөвхөн их сургуулийн жишээ тийм ээ. Тий. Юу гэдгийг алдаа хаана байгаа гингүүт нэг тал бол бас биш тийм ээ. Их сургууль биш тийм ээ. Үйлдвэрлэл дээр бас юу гэдгийг зарим нэг улсын төсвийн ажил гэж нэрлэнгүүд яг мөнгө байгаа тийм ээ цаана. Нөгөө талаараа эн чин та хэллээ 30 жил одоо ишлэл гэх юм уу байнгын хэрэгжилж байгаа. Одоо цагаан толгойш хэрэгжилж байгаа юм гарцсан тийм ээ. Инструкц зааврын дагуу хийж байгаа ажил. Нөгөө талдаа тэр чинь шинжлэх ухааны том бүтээл тэнд гарч байгаа тийм ээ. Цогц судалгаа. Одоо юу гэдэг бид нар томоохон стратеги ордууд гэж ярьж байгаа. Яг төрөл бүрийнхэн тийм шатдаг шатмалынхаа металл бас үндгээд. Тэнгүүд та түрүү хэлж чинь массовын шинжил юу дээжилт гэдэг тийм ээ. Тэр үгдгийн 2300-аас цаа нэг сүүлийн бүлэгчсэн болоод нэг 7-8000 орчим километр. Маш олон тоотоогоор авж байгаа шүү дээ. Хоёр төрлийг дээж байгаа шүү дээ. Ишлийг гэх юм дээж байгаа. Гэтэ нөгөө талбай хэмжээ бол амар том шүү дээ. 8 одоо бүлэгчсэн бол бараг 8-10,000 км квадрат болцсон тийм. Тэр чинь бол одоо яг хайгуулын лицензийн талбай хэмжээнд бол асар том талбай тийм. Тэгэлгүй. Яг сүүлийн үед ингээд хүмүүс хайгуулын лиценз аваад талбай дээр ямар ажил хийв гэхээр нэг эдгээр дээчтэй тийм ээ. Юу гэдгийг яг 500 метрийн торлолоор эрдсэн болоод элементийн шинжилгээ авна гэдэг чинь бол эн чинь эрлийн асар их одоо юу гэдгийг мэдээлэл цуглуулж байгаа тийм ээ. Асар том талбайд асар үнэтэй мэдээлэл цуглуулж байгаа шүү дээ. Дээжилтийн хувьд. Дагаад юу явж байгаа гингүүд маршрутын судалгаа явж байгаа тийм. Тэр чинь өөрөө эрлийн маршрут болоо явчихж байгаа. Давхар дээжилтүүд тийм ээ гадаргууд байгаа тэр өдөндөл үзэгдэх эрсдэлтэй өдрийн витийг гадаргууд хэлбэр хэмжээгээр нь зураглаад тэгээд тэгэхээр энэ ажил бол яг одоо юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр одоо яг манай юу гэх тийм ашигт малтмалч тэр геологийн суур судалгаа энэ шинжлэх ухааны ер нь хамгийн суур ажил болчиход байгаа шүү дээ. Ер нь энэ дээрээс одоо юу гэдгийг цааш тэтийн төлөв бүхий талбайнуудын шинж тэмдгийг гаргаж байгаа тийм ээ. Одоо юу гэдгийг 90-ээс өмнөх онд гэх юм бол яг зүгээр харьцангуй гадаргууд ил ойр байгаа ордуудыг хайж исэн бол одоо илүү гүний ордуудыг хайж ийн тийм ээ. Тэрний шинж тэмдгүүдийг яг энэ 50,000 геологууд олж штэ. Тэгэхээр энэ ажил нэг талдаа асар чухал. Тэгээд энэ компани захирлууд юм уу хувийн хвшлүүд бас бизнес болох чинь гэж би харж байгаа. Ерөнхийдөө тендер маягаар тийм ээ. Одоо нэг талын алдаан тэр биш. За их сургууль гэж бодож чинь тийм ээ. Нөгөө талд манай бодлого бас яг яаж төлөвлөж байгаа юм.
гэдэг гэдэг юм олон юм байгаа шүү дээ. Тий. Тэгэнгүүтээ яг тэр суур мэдлэг сул байгаа дээр би зүгээр ингэж харсан. Одоо та бол яг мэдж байгаа бох бид нар анх бол геосинклиналын онол гэж явж исэн тийм ээ. Одоо юу гэдэг нэг мобилист үзэл баримталтай хүн ч гэдэг юм уу, физист гэдэг. За дараа нь одоо юу ч болсон трених ч юм уу тийм мобили тектоник гэдэг юм уу, глобал гэдэг яг ингээд яг тэр чинь яг суур ойлголт ч ерөнхийдөө тэр суурин дээр л ерөөсөө ингээд тап гэл одоо шоглон бүгэлж байгаа гэж хэлхэн хаашаа ерөнхийдөө тэгтээ бол нэг хантай заагтай шүү дээ. Тийм ээ. Энэ бүс нутагт тийм төрлийн ашигт малтмал яг хэрвээ бүсэн зүг бол яг тэр ашигт малтмал гарч л байна гэж л ер нь бол одоо юу гэдгийг юм онолж тэр практик дээр ч тэр заадаг шүү дээ. Тэгэхээр яг ийм юмнууд ингээд шилжээд явчихж байгаа шүү дээ. Одоо та бол бүгдийг энэ байж байгаад ийм боллоо гэд мэдээд идэг. Нөхдөл мэдээлэл сулаад энэ дээр бас жоохон алдаад байна уу? Хольж утгах ч юм уу. Тэгээ энэ тийм юм байна. Энэ бол одоо мэдээж хэрэг за дөнгөж саяхан төгссөн одоо явахтай нэг ямар ч хүн чинь заавал нэг ингээл бүх юмыг мэдчихгүй шүү дээ. Мэдээж багаар тийм ээ одоо явагдаж шүү дээ. Хүний мэдлэгийн асуудал практикаар ажиллана, онлохоо юм ус давхар харна. Тэгээ ер нь бол бүхэлд нь хэлгээд манай геологч үйлдвэрлэлийн тэгээд онлын одоо академик гэдэргээл одоо явахтай дэлхийн нийтэд адилхан тэмнээ ангилал бий л дээ. Гэхдээ нарийн дээр бол ер нь академик тал нь гэдэг юм уу юу гэдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо ингээл энэ метрологи гэж одоо энэ ном байж шүү дээ. Энэ дээр ч одоо ингээл бүх төрлийн одоо энэ тунмал, метморф одоо тийм ээ энэ чулуулгын магмын чулуулгын метрологийн талаар бичсэн гэж шүү. Жишээлбэл энэ бол одоо маш сайхан тунмал гэд тулгуур одоо юм фундаменталны юм ном байхгүй. Их мэтлэнгийн ийм ном материалуудыг ер нь харж ах хэрэгтэй байхгүй да. За ингээд энийг хараад уншаад ойлгоно гэдэг чинь л хэлний асуудал ерөөс. Одоо өнөөдөр бол ер нь англи хэл. Мэдээж хэрэг одоо маш олон түвшинд дэлхийн нийтийн түвшинд англи хэл гэдэг бол тодорхой болчиход байна шүү дээ. Тэр байтугай манай одоо Монгол Улсын боловсролын сургуулиудад одоо баг одоо 2 дахь гадаад хэл нь байна. Мэдээж хэрэг 1-р хэл нь монгол хэл байдаг харна л да. Тэгээ одоо ийм шаардлагатайгаар явж шүү дээ. Тэгэхээр англи хэлийг бол зайлшгүй мэдэх шаардлага байна шүү дээ ерөөсөн. За тэр дотор нь бол одоо эрдэмтэд ялангуяа эрдэмтэд бол англи хэл мэдэхгүй хүнийг эрдэмтэн гэж хэлээд яах вэ одоо. Би үл тэгж боддог юм. Одоо нэг ангидаар юм ингээд очих чинь за нэг ерөнхий геолог гэж эсвэл төслийн ахлагчгаар зайлуул нэг бараг л ганц хүн дээр. Ингээл хамаг юм аваачаад өөрүүлсэн. Наадуулан тэгсгээл тэгэл нэг дуртай дургууныг маршрутандаа яваал хас тусам хийж ирээл ингээл байж шээ. Камерал яаж тэ суурмсруулын бичсэн тийм л байна шүү дээ. 50,000-ны одоо ингээд 50,000-ны нөгөө ажилдаар байна шүү дээ. Нэг өгж байгаа мөнгө байна шүү дээ. Тэр мөнгө бол арай бага байна үнэндээ. Тийм учраас нөгөө хэдэн геологт салингийн нэг хятхнаа нэг хүнд нэг 2 сая төгрөгийн салин өгмөр байна шүү дээ. Тийм ээ. Өөр эрдэнэ геолог тийм ээ. За тэр өдөрж байгаа одоо нэг төслийг өдөрж байгаа хүн 3 сая төгрөг авдаг ч юм уу. Зурглал дээр шүү дээ. Тэгвэл чинь бас ч гэж аахгүй. Бас ч гэж хүмүүс ажиллана шүү дээ. Тэгчил одоо нэг ангид ажиллаж байгаа геолог нэг сайн сая төгрөг авдаг юм уу яадаг юм мэдтгүү тэгэл ангидаар ингээл очиод юу ажил мэжилтэй танилцал асуугаал ярилцал явж явах тиймэрхүү зэрэгтэй байгаа юм шиг. Тэгээ нэгдүгээрт нэг тийм, хоёрдугаарт өөр нэг дутагдaltaй юм юу гэхтэргээд одоо ингэж байна. Одоо ингээд тендерээр тийм ээ. Одоо хэдэн төгрөг өгдөг юм уу яадаг юмар гар тэр нөгөө төслийг авчиж шүү дээ. Тэгээд тэр одоо тэр компани захирал гэдэг нэг давар шууд байна. Тэр нөгөө мөг хэдэн геологуудаа ойлгохгүй. Тийм. Олигтой харж үзэхгүй тэгээд санал хүсэл тавьдаг. Одоо ийм юм бол зүгээр захаас аваа ингээд надад бол тодорхой байна. Гэхдээ тэр компани ингэж тэр ингэж гэж би яриад яах вэ? Гэхдээ энэ бол илэрхийл байгаа юм чи. Тийм. Тэгэхээр тэгээд одоо тийм компани ажил жишээлбэл хийсэн ажлууд бол одоо ингээд зарим компани ажил бол ингээд одоо ингээд бүр хуцаанаас ихтэй 2-3 хэдэн жилээр хуцраад нөгөө тайланг хамгаалахгүй ингээд тэр эрсвэлгийн зөвлөл дээрч орж ирээл хөөгдөж гараад ингээд байна шүү дээ. Энэ чинь бол бас л манай геологийн ажлыг нэг хойш татж байгаа нэг юм сони юмнууд байж байгаа юм. Үр дүнд нь. Тийм энийг үр дүнд маш их нөлөөлж байна. Тэгээ энэ дээр бол одоо нэгэн тал дээр тендерт ороод одоо ингээд хийгээл авцсан бол тэр геологуудаа ч бас нэг харж үзээ тийм ээ. Тэгээд нэг юмыг хийлгээд одоо ингээд ингэх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ одоо нэг мөнгө нь хөрөхгүй нэг татгансан юм гэдэг нэг 10 талбай зарлж байсан дөрвөл мөнгө нь хөрөхөөр нэг 5 талбай зарлах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгвэл ажлын чанар одоо өгөөд та нарт тэдэн төгрөг өгсөн шүү тийм ээ.
Та нар ийм чанартай ийм бидний ширээн дээр энэ захиалагч талд манад өгөх ёстой шүү гэд ашигт мултмал юм уу геологийн алуу яам шаардаад суучих хэрэгтэй шүү дээ. Тэгтэл чин тэгэл нөгөө мөнгө цаас нь хүрдгүү. Тэгэл нэг мөнгөний проблем. Ийм ба шүү дээ. Энэ чинь бас л манайхны өөрөлдвөл зайлвал тэр хэдэн геологоодоос хамаарахгүй дээд ям тавгын газрын төлөвлөлтийн одоо буруу зөрүү төлөвлөлтийн асуудлаас болчихж байна шүү дээ. Тэгээ нөгөө улсуудынхан цалинд хүрэхгүй. Нөгөө шинжилгээ амландаа цалин өрөхгүй учраас багийн бүрэлдэхүүн тогтвортой байхгүй тийм. дуртай байх. Практикт ажиллаагүй ч юм уу үйлдвэрлэлээр ажиллаагүй багш нар байгаа гэх тийм ээ. Тий. Яг түүнтэй адилаар яг энэ салбарт арьсаараа мэдрээгүй тийм ээ. Одоо юу гэдгийг. Тий. Одоо би үйлдвэрлэлээр ажиллаж байвал миний зовлон жаргалыг мэдгүй миний ямиг ирж шалгаж байгаа тийм үү? Тий. Нэг талд. Нөгөө талд. Тий, ер нь тийм шүү. Тийм. Хуучин бол манай талигч одоо та мэдэн шүү дээ. Хажуу үйлдвэрийн говьд ажилтсан. Лүндүү. Стандарт геологч лүндүү гэж. Тухайн үед бол яамны ерөнхий геолог Бямба өгш байсан баг тийм ээ гэдэг баха. Тий. Дээр үедээ байсан. 70-аад онд. Тийм. Тухайн үеийн одоо юу гэдгийг мэрэгчлэлтэн гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тий. Одоо нэгсэндээ төрийг төлөөлж ирж байгаа хүмүүс тийм. Тэр хүмүүсийн одоо юу гэдгийг таач бас өөрөө очиж байгаа тийм үү. Тий. Тэр үед бол ярьдаг байхгүй юм. Ингээд бүр онл практик толцсон. Ирээл ерөөсөө ингээл нэг чулуу үзэл нэг зураг үзэл чи юм байхгүй тийм. Базар дээр нь очино. Тийм байна гэл. За одоо бол яг шалгалт шүүлэг яаж явж байгааг бол мэдэхгүй. Нэг талдаа нөгөө геологууд маань ч гэсэн яг ямар хуу үр дүнтэй ажил хийгээд хүлээж сууж байгааг бол мэдэхгүй. Гэхдээ энэ яг энэ чиний наад ярьж байгаа сэдвийн хувьд бол ийм байгаа маа. Одоо нэг хэсэг бол бүр одоо энэ ардчил зах зээлгээд 90-ад оноос хойш орсны дараахан ч юм уу та тийм ээ. Нэг хэсэг бол ерөөсөн одоо нэг асуудлууч маш их дампуурсан шүү дээ. За тэрний нэг жишээлбэл миний бодлоор геологт одоо ингээл одоо үнэндээ хэлэхэд бол яг юм байна шүү дээ. Геологийн алуу шилжүүлэн хэрэглэх газар яам ч юм уу тийм ээ. Энд л бол одоо үнэхээр өнөөдөр хэлэхэд л бол тэргүүний шилдэг мэрэгжилтэн эрдэмтэнгүүд байныг бол байхгүй л байна шүү дээ. Тэгээ одоо би жишээлбэл 21 оноос геологийн алууныхантай ганц хоёр удаа ангиудаар явсан. Тэгэхэд бол нөгөө геолог учраас өмнө нь очиж байсан шуурхай хяналт гэдэг тэд нар яадаг өгтөр гээд ингээл нэг хуура шаардлага тавиал тэдний ишлийг тэдний шүүрфэ авахсан уугүй юу тийм ээ. Өө нэг тиймэрхүү шалгачаал ажиллачаал яваад өгдөг байсан. Гэхдээ тэгээд мань митиг очсон ч одоо тэднээс бараг алга төвч нөгөө хүлээж авч байгаа юм чи. Манайт яг өгөхөр ч мэдээж хэрэгдэж чинь тэгэж одоо тэр төлөвлөгөөний тэрийн биелт ч над нэг сонирхолтой биш асуудал шүү дээ. Тэгээд одоо ямар ажил хийж байна? Жинхэнэ геолог талаас нь зөвлөгөө өгдөг, очиж ярьдаг ийм юм бол хийгдэхгүй нэг хэсэг яваад байсан байгаа байхгүй юу? Тий, ер нь тухайн энэ шалгалтын гол зорилго ч юм бол тэнд тулгамж байгаа асуудлыг шийдэх штеп. Тийм ээ? Тэгэнгүүт нөгөө манмитийн арай явах бас нэг дурслагтай явцсан үзсэн арзан хүн очиод нөгөөдгийг нь хилээд нэ тэр ингэхэр чинь бидний чинь нөгөө дахиж ирээрэй ч гэдэг юм уу юу гэдэг юм алгадчих хүлээж авч байгаа юм шиг. Тэгэхээр өөрөөр хэлбэл эн чинь л одоо хондоо би өөрөө мундаг хүн гэж ингэж яриад байгаа хэлбэр биш шүү дээ. Өөрөөр хэлбэл энийг бол яам агентлаг тийм ээ. Одоо юу вэ? Үндэсний геологийн алуу ч юм уу тийм ээ. Энэ нэг бас нэг тодорхой хэмжээнд мэдж байгаа. Тэр чинь заавал эрдэмтэн байх залуугүй туршлагатай геологч байгаа шүү дээ. Ингээд авч аваач нөгөө ангидарч үзүүлээд хооронд нь туршлагын солилцуулаад яадаг ч юм тийм ээ. Өөрөөр хэлбэл ийм бүтээлч ажиллагаа маш их дутагдж байсан байхгүй. Харин сүүлийн үед л иймэрхүү жаахан бас одоо явагдаж шүү дээ. Бас ч гэж одоо мэддэг юу болж байгаа юм байна. Нэгсэндээ залгамжтайгаа үлдээж ийн гэж. За хийрийн ажил сайн тамуутай явлаа. 3 жил, 2 жил, 4 жил болдог. За юу гэдгийг бүлэгчсэн зургалж гэдэг юм уу талбай хэмжээ бусад нөхцлөөс шалтгаалаад тайлан сунгадаг тийм ээ. За тэгээд нөхдөөд тайлангаа бариад ороод ирнэ тийм. Эрс үйлгийн мэрэгжлийн зөвлөлөөр эцсийн үр дүнгийн тайланг хэлэлцүүлнэ гэдэг. Айхтар олон зурагтай их олон бот нөхдүүд орж ирнэ тийм ээ. За тэгэнгүүт тэн дээр нийтлэг гаргадаг бас алдаанууд байдаг тийм ээ. Тийм. Одоо ялангуяа сүүлийн үед стратиграфийн комиссар өмнө геологийн хэсэг бол хилцэж байгаа тийм үү? Геолог лабораториуд энэ төр үзэвчүүлдэг. За тэгээд бусад үеийн юу гэдгийг дагалдах юм уу тийм ээ? Хилцэж чинь холбогдох мэрэгчлэлтэн юунаас зөвлөгөө авчин комиссоос тийм ээ. За яг тэрний суурин дээр байгаа нөгөө ашигт малтмал гэж айхтар том бүлэг. За тэн дээр бол дийлэнхээр
яг л нөгөө нэг үдсэн харснараа гэдэг шиг дотоод үлмэг орж ирдэг. Буруу ойлголттой орж ирдэг тийм ээ. Тийм. Ерөнхийдөө илүү шинжлэх ухаанчаар ханддаггүй эсвэл илүү их тийм одоо юу гэх тийм тоо баримт дутуу тийм ээ Тийм. орж ирдэг. Ойлголт дутуу. Ялангуяа одоо юу гэх тийм мэтлэгийн тал дээр за тэгэл хөдрийн дүүрэг занглаа за тухайн ашигт малтмлын орд илэрлийн гарал үүсэл хүмүүсийн талаарх ойлголт дутмаг. Тэр бол одоо нэг талаараа бол мэдлэг дутуу гэж байгаа ш. Нөгөө талаараа яг тэр чиглэлийн яг хэрийн үйлдвэрлэл дээр бол зөвлөгөө дутмаг байдаг тийм ээ. Одоо комс гэдэг шиг тийм юм байдгүй шүү дээ. Дутмаг бас тал байна л да. За тэгэхээр бас дахиад би түрүүний ярьснаар уг бол баг эргэж орох ч юм уу тийм санаа байна л да. Энэ юу гэхээр ерөөс юу байхгүй юу? Жишээлбэл ашигт малтмал гэдэг ингэж байна шүү дээ. Ашигт малтмал одоо тэртээ тэргүй дэлхийн нийт бол гарал үүслийн хэдхэн төрөлдөр л ярьж шүү дээ угаасаа. Одоо порфирийн ордуу тийм ээ. Порфирийн орд яг дотор зэс порфирийн орд шүү дээ. Дотор алттай молибдентай ч юм уу ингэсгээд тийм. За эпитермал ордууд гэж байна. Скарны ордууд гэж байна. Тэгээд оргин алтны орд энэ тэргээл булскангийн сулсулбидийн орд тэгэл 91 тоото гэдэг юм л байна шүү дээ угаасаа. Тэгтэл одоо энэний талаар нэг тийм жоохон мэдлэгтэй, нэг жоохон юм харцсан байх хэрэгтэй байхгүй юу? За энийг би яагаад хэлж байгаа тэгэхээр одоо ингээл тайлан хамгаалж шүү дээ эрчүүлгийн зөвлөлтөөр. Эсвэл хөдөө анги дээр очиод асуусан ч гэсэн тэгэл нэг гэдэр тэрмал гайл суугаад байдаг. Тэгээд гэдэр тэрмал гэдэг чинь зүгээр ерөнхий одоо ер нь ашигт малтмлын ордуудыг ер нь хуваах юм бол гэдэр тэрмал магмын гэсэн хоёр л юм байгаа шүү дээ үндсэндээ ер нь баг. Тэгээ яг гэхдээ эн чинь гэдэр тэрмал чин дотор маш олон юм байгаа шүү дээ. Тийм олон. Одоо жишээлбэл одоо тунмал сав газрын за одоо далайн ёроолд одоо үүссэн жишээлбэл булкангийн цуцлт гэдэг л гэдэр тэрмал ч гэдэг. Тийм ингээд хаана ямар нөхцөлд үүссэн байгаа илэрл орд юм бэ. За тэгээд тэрнтэй ч холбоотой яадгүй л энэ барууны одоо ангилж юм байгаа шүү дээ. За булкангийн цуцлт VMS. Тийм VMS. Эсвэл одоо ингээд порфир орд гэдэг ингэ чинь энэ бүгд чинь нөгөө нэг одоо дагалдсан хөвөрлөөд байгаа. Хоёр дахь хөвөрлө гэж бид нэр яриад байгаа шүү дээ. За энэ хөвөрлөөч нь бол цогц юм байх хэрэгтэй байхгүй. Гэтэл эпидермал ордоор ямар юм байх хэрэгтэй тийм ээ. Ингээд эдгээр чинь бүгд ялгаатай шүү дээ. Торгиологийн үүссэн нөхцөл нь өөр, одоо намайг тэр орчин бүх юм өөр байгаа шүү дээ. Хөвөрлөөр. Тэгтэл энийг ерөөсөө ялгаж байгаа хүн бараг байхгүй. За энийг ялгаж мэдэхгүй байгаагаас болоод нөгөө одоо тэр тодорхой учаастгийн чинь нөгөө нэг ухаанда энэ чи орд илэрл байх уу байхгүй тийм ээ. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор ерөөсөө одоо маш дэлгэрэнгүй юм гараад байгаа юу гэж ярьж байна л да. Жишээлбэл параметрыг ерөөс тодорхойлохгүй байгаа. Жишээлбэл зэсийн агуулгатай одоо бүсвэ гэж бодъё л да. Энийн одоо урт нь хэд юм бэ? 1 км юм уу? 800 м юм уу? Тийм ээ. Тэр доторгоо агуулга нь хэд юм? Агуулга нь одоо 800 м байна гэхэд 800 чинь тэржигтэй дандаа 0.3 4 юм уу? Одоо ганцхан 2 цм юм уу? Ингээд одоо тэр чин өндөр үрцэн шүү дээ. Байна уугүй юу? Тийм ээ. Эсвэл зарим газараа юу вэ? Ингээл зүгээр захын ингээл асуулт тавихад л ерөөсөө яагаад ч одоо хариулж чадахгүй юм шүү дээ. Гэхдээ эн чи юу гэж ийнэхээр тухайн нөгөө нэг төр зургал тэр тултамлын одоо талбайг судалж байгаа хүн бол одоо би хэлээд байна шүү дээ. Ерөөсөө л харахгүй. Тэгэл. Тэгэхээр тэрийг яагаад бид нэр мэдэх ёстой вэ гэхээр нөгөө одоо ашигт тултамлаар бол хөдрийн биет гэж байна шүү дээ. Хөдрийн биет гэдэг чинь мэдээж параметр хэмжээтэй байх хэрэгтэй шүү дээ. За чи нэг участок ялгач тийм ээ. Участок чинь ямар хэмжээтэй юм бэ? Уртааш 2 км, өргөөш 1 км ч юм уу эсвэл ямар ч байдгийг тийм ээ. За ийм байдаг юм байж окей. За энэ яагаад ийм талбайг ингэ сонгоод авцсан юм бэ? За дотор нь яг юу байгаа юм бэ? Ямар компонент одоо алдцсан сар дуглаг зай байгаа мó байхгүй мó? Хоорондын харьцаанууд ямар байгаа юм? Хуурил ямар юм байгаа ингээл жаах ингээл гүнзгийрүүлэл ингээл асуудал тэгэл байхгүй ерөөс. Ерөнхийн нэг систел гэдэг ганц хэрэгтэй байгаа гэдэг. Тэгэхээр эн чинь бол юу гэхээр өөрөөр хэлэх юм бол би сая ирээнийхэн хэллээ шүү дээ. Одоо энэ хэдэн төрөл байна шүү дээ. Эн чинь бол нэг цөөхөн хэдэн төрөл байхгүй. Энэ бол дэлхийн нийтийн хэмжээнд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэний талаар өгөөдөө нэг заах ойлголттой. Жишээлбэл булкангийн цуцлбид дээр байгаа хар дуглаг цайр зэсийн агуулга бол порфирийн ордохоос хамаагүй өндөр байгаа шүү дээ. Ер нь өндөр байж байгаа ерөөс дэлхийн нийт. Гэтэл хөдрийн биетл бол жижиг байгаа шүү дээ. Зэс порфирийн орд яагаад ачлаг хөдөлтөй том байна гэхээр хэдэн километр куб шүү дээ. Тийм том хэмжээний чулуулгын масст нөгөө агуулгач ингээд тарчихсан. Цаанаас нь ингээд тэгтээ тэр чинь нэг одоо юу гэдэг 0 одоо 4 5 тийм ээ.
6. За 0.3 ч гэсэн баг ажил хөдөлтөө. Одоо Эрдэнэт чинь 0.4-ийг ашиглаж байгаа шүү дээ. Ингээд тэр нь бол хамгийн гол нөгөө хөдрийн бит гэдэг юу байх хэвээр тийм ээ. Хөдрийн бит гэдэг чинь одоо жишээлбэл оюутлын бүлэг ордуудыг л олж чадахгүй ингээд яваад байсан шүү дээ. Тэр чинь л хөдрийн бит гэдэг чинь тодорхой параметртэй. Хичнээн хэмжээний одоо өрнөдлөх гэдэг хичнээн зузаан байх юм тийм ээ. Тэр доторх агуулга нь ямар байх юм тийм ээ. Ийм төсөөлтөй байх хэрэгтэй байхгүй. Ийм төсөөлөлгүй тэгээ ямар хөрөл байх юм. Тэр хөдрийнхэн яг битийн тэнд одоо ямар хөрөл байх юм. Жаахан алгасаад явахтаар чинь жаахан захраагүй болохоор юу байх юм. Жишээлбэл бодвол ч итгэл юм байгаа шүү дээ. За эрхийн хувьд бол тийм асуудал байгаа юм тийм ээ. За тэгэнгүүт геологч сүүлийн үед хууль дүрмийн дагуу ажиллаж болох байсан. Тийм ээ. За тэр ч том боривлээ. Аюултай өндөрийг авцаа одоо сүүлд энэ халдсан бүрхтээ төсөлт байна. За энэ ураны төслүүд байна тийм ээ. Тий. Энэ дээр одоо таны бодол юу? Энэ одоо жишээлбэл ураны төсөл юм уу одоо энэ дээр халдсан бүрхтээ ч юм уу ярих юм байна л да. Одоо жишээлбэл саяхан өнөөдөр ч байна уу нэг юу байсан шүү дээ. Ерөнхий сайд байсан инх сайхан гэдэг мэд сайхан энэ сайхан. Тийм. За тэр хүн бол юу өчөж чинь тэгэхээр ингэж үтсэн байгаа байхгүй фэйсбүүк дээр. За Монгол орнд бол хэрэгтгэл металлын орд байхгүй. Стратегийн орд байхгүй гэд ингэж бичээд байна. Тэгээд тэр чинь би биш шүү дээ. Ерөнхий сайд байсан хүн шүү дээ. Тэгэхээр жишээлбэл ийм маягаар ингээл нэг саний бичээл эсвэл их хурлын гишүүд одоо Босоогоонбаатар гэдэг нэг нөхөр байгаа шүү манай баян гурыг. Одоо ингээл ураныг бол ерөөсөн чадлын эсрэг үүсэж шүү дээ. Одоо тэр ерөөсөн хичнээн тоон хөхрөө хүчлэг гэдэг доош нь одоо ингээд нэг газар руу ингээд явуулчих тийм ээ. Тэгэл тэр чи одоо тэр авийн нутаг дэвсгэр ерөөсөн тэгээд өнгөрөх юм байна. Гэсэн ийм л юм яриад ерөөсөн улаан цаймал ингээд зүтгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол бас ойлгох шаардлага байна. Энийг ойлгох шаардлага юу гэхээр жишээлх юм бол би одоо регионал геолог мэтлэгээний чиглэлийн одоо ижил нэлээд олон жил биедээ сургалтын одоо юу гэж ажилд ч бас нэг хэдэн жил оролцлоо. Тэгээ олон улсын хамтарсан төслөөр ч бас би ажиллаа. За гадаад дотоод бас эрдэмтдийн хувьд том цуглаанч бас тодорхой хэмжээнд явж байсан. Тэгээ ер нь довчхондоо хэлэхэд бол энэ чиглэлийн судалгааг бас хийдэг хүний хувьд хэлэхэд жишээлх юм бол одоо зөөвч аваа дулаан уул гээд хоёр ордон шүү дээ. Энэ чинь бол эс чулуунд агуулгдсан юм ураны орд. За одоо тэнд судалгаа хийж байгаа усуд яриад байгаа шүү дээ. Газрын гадаргаас доош 170-аас бараг 200 орчим метрийн гүнд нөгөө одоо ураны ч хөдөр байж байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэнд ажиллаж байгаа зөөвч аваа дээр ажиллаж байсан манай усан геологийн зураг дээр ажиллаж байсан да Баярмаа гэдэг өсгөө тэр эртийтгэн фэйсбүүкээр гарч ирлээ. Маш их айтан тайлбар өгж байгаа байхгүй. Маш товчхон. Ер нь бол араан топоо Баярмаа илтгэл тавьсан л да. Тэрний л хэсэг юм уу гэж би бодсон. Тэгэхээр тэр бол яаж ийм нэхэр ерөөсөн гарал үүслэн ямар учиртай хөвтөрөг чинь тодорхой 9 жилөө чи өөрөө нөгөө байглаас юм одоо сэвсгэр юм байгаа шүү дээ. Бусад нөгөө айлууллыг дарглыг занартаг харьцуулах. Тэгэхээр тэр лүү нөгөө одоо ураны хамгийн онцлог шинжлэр юу хөвтөрөгэд усан дуусдаг. Уран гэдэг металл өөрөө усанд маш их уусамтгай ийм сонин шинжлэртэй металл байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө зүүн баянгийн одоо зүүн баянгинэ. Одоо зөөвч аваа тэр зүүн баянгийн хотод байгаа шүү дээ тийм ээ. Зөөвч аваа 7 улаан ордууд өвчрийн хөвтөргөл тэрийг тойрсон одоо эртний метаморф урдс байгаа одоо карбон, девонес настай борж энтер байгаа шүү дээ. Тэнд байгаа юуг л нөгөө ус чинь угаагаал зөөгөл мэдээж хэрэг хотгорлуу нөгөө ус чинь явна үстэй. Тэгээд доороо гачаад тэнд одоо тэрийг үсгэж байгаа байхгүй. Нэг талдаа. Нөгөө нэг өөр онцлог юм бол би энэ ярьсан учраас би давчхан хэлье гэж бодож байна л да. Усан дууссан явж байгаа нөгөө одоо уран байна шүү дээ. Уран ч нь бол эсэлдэх ангижрах хоёр орчны заагдар очиод нөгөө орол фронт гэж яриад байгаа шүү дээ. Заагдар очиод ингээд ангижрах орчин гараад ирэнгүүт хоримтлаа үсгдэг ийм онцлогтой байдаг байхгүй. Тэгэхээр тэрний ангижрах орчныг одоо жишээлбэл зөөвч аваа юуны ордын дулаан уулын ордын хөдлөл би ингэж бодоод байгаа. Ер нь зарим улсууч бас тийм ойлголт байдаг юм шиг байна. Тэр доорч нөгөө нэг юу гаш зүүн баян чинь нөгөө нефт байгаа шүү дээ. Тийм газрын тос байгаа. Нефт газрын тос чинь одоо юу гэлээ? Устрагч байгаа шүү дээ. Тийм үү? Ангижруулах орчингүй болгоо шүү. Тэрнээс нөгөө хагарлаар дээшээ ингэж нэвч гарч ирээд нөгөө одоо нөөцлөгч чинь гэсгүүд. Тэгээд нөгөө зөөгж ус нөгөө урантай ч очны хилээд ингээд хөндлөө үсгэсэн байхгүй. Ерөөсөө тийм. За тэгээд тэр бол яг ингэж үүсчээ.
Тэгээд одоо тэгтэл чинь одоо нэг ийм аюултай юм яриад байгаа байхгүй. За ингээд тэр хавьд нэг 8 удаг байна гэдээ яриад байгаа. Одоо тэр зөөгч яваагийн хавьд юм уу тааш. За тэр 8 удагт бол одоо шинжилгээ хийжээ. Тэгтэл бол уран одоо тоор юу гэдэг эдний агуулга жоохон өндөр гарсан юм байна л л. За тэрийг бол би нэг одоо би фейс дээр бас юм бичих, коммент бичих дуртай байна л дээ. Тэгээ ингээд тэрийг бол би ингэж ойлгож байна. Одоо ч гэсэн тэр хавьчин тэр нөгөө боржин чулуулаг зүүн баянгийн цотгорыг хойд урдаас нь хөрвүүлсэн одоо эртний суур чулуулагууд байж байгаа шүү дээ. Тэрнээс ч өнөөдөр бас дахиад зөөгдөл явагдаж шүү дээ. Тэрнээс одоо өнөөдрийн газрын гадаргын усаар өнөөдрийн хурдан сураа засны усаар нөгөө уран чинь бас тодорхой хэмжээнд угаагдаад тэгэл тэр одоо газрын гадаргаас нэг хэдэн метрийн гүнд байдгийн байгаа нэг одоо төрчдөг сайнтай нэг 5 м 10 м л байна шүү дээ. Их л өсрөөл тийм ээ. Тэрэнд ч бас тодорхой хэмжээний одоо уран тоори тийм хөрөмтлөө үүсгэсэн байгаа байхгүй. Гэтэл нөгөөдгөө чи хадуурж яриад нөгөө тэр босоо гомбоо шиг юм ярих гэдэг шүү дээ. Тэгээд аваачаад ингээд тэр авийг хордуулаад байна гэл ингээд ерөөсөө гачи юм болж шүү дээ. Энэ за өөр нэг асуудал юу гэхээр одоо манай доктор хэм байна. Замсранд орж байна тийм ээ. Ураны чиглэлээр ус нэлээд ажилласан. Ном бичсэн. Тэгээд нэг хэлцүүлэг гарсан шүү дээ одоо телевизээр. Тэгэхээр чи одоо тэнцээ цэнхэр үстэй зэрэн тэр одоо нэг сэтгүүлч хэмлээд отгож үлээ. Нэг хөөхөн. За тэгэл одоо өөр хэмжүүлээд одоо тэр нэг улс төрийн баяр хөөч гэж яах шиг. За дээр нөгөө босоо гомбооч өөр орцоо гэж байгаа шүү дээ. Ингээл одоо тэгжээтэл наан одоо тэр юуны дарга гэд нэг далаа жаргалч үлээ нэг залуу. Тэгээ замсранд орж за тэр их хурлын гишүүн одоо байгаа юмлээ. Уянга. Энэ тэргээд ийм болсон шүү дээ. Тэгжээтэл бол тэр нөгөө нэг одоо тэр олон нийтийн одоо нөгөө эх орончид гэж хэлээ л да тийм ээ хуурамч эх орончид. Тэд нэр бол одоо нөгөө мэрэгжлийн усуудыг барьж ичих гал одоо ингээл нөгөө сонин хэлцүүлэг болсон шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо тийм биш. Би одоо яг бүр ураныг нарийн судалдаггүй ч гэсэн өгтөрлийн ашигт тунтамлын мэтлэгийн ийм чиглэлийн судалгаа хийж байгаа учраас би баттай гэл. Энэ бол үнэхээр тэр одоо бид нэр тэр одоо Францтай тийм ээ том төвшөнд одоо бүр засгийн газрын төвшөнд гэр хийцэн байгаа шүү дээ. Гэхдээ тэгэхэд энийг яагаад одоо ингэ зогсоохгүй ингээд улааран гэдэг хэсэг улсууд тэмцээд байгаа юм тийм ээ. Энийг бол би одоо ер нь бол бараг л Оростой холбоотой гэж бодож байна. Яагаад гэвэл Орос хятад хоёр тийм ээ. За ялангуяа Орос бол манай Монголыг одоо нэг барууны жишээлбэл Япон ч юм уу, Америк ч юм уу эсвэл одоо тэр Франц ч юм уу тийм ээ хамтын ажиллагаа. Манай маш их юмыг сайтуулж байгаа шүү. Эгийн голын цэглэгээ станц гээл одоо ингээд л байгаа. Тэгээ одоо бодвол мөнгө өгчдөг юм аа. Би тэгж л бодож байгаа. Энийг бол буянгийн жаргал сайхан бас ярьсан байгаа шүү дээ. Саяхан фэйсбүүк дээр ярьсан баг. Тэгээд одоо ингээл нэг сайтуулаад ингээд тэнцээ чи мал аж ахуйн хүрээлэн тэр химийн хүрээлэн бүх газараас очиж юу хийсэн бэлээ шүү дээ. Хамтарсан засгийн газар чинь ингээд хамтарсан комисс гаргаад шалгасан. Тэд нар бол бүгд баталсан шүү дээ. Тэр ураанаас болж мал өгөхгүй байна. Мал аж ахуйн хүрээлэн нэг эрдэмтэн телевизээр яриад байсан. За тэр хими одоо хортой гэдгийг бол химиг хүрээлэнгийн захирал химилээд нэг бүсгүй байна лээ. Тэр бол маш их тодорхой 60 сар гэсэн байх шүү. Нэг тийм. Тэр бол маш тодорхой ярьж байгаа бас тайлбар өгж байгаа. За тэр бол одоо ингээд бага проценттэй юу хөхрийн хүчлийг энэ чинь битүү циклээр явж байгаа шүү дээ. Доош нь одоо тэр Ганбаатар яриад байгаа шиг ингээд нэг аваачаал нэг одоо нэг кран юу лээ нөгөө усны тисчээ шиг юм аваачаал ингээд доош нь цутгач байгаа биш байхгүй. Баяжуулалтын технологи байгаа шүү дээ. Ерөөсөө цооног нэгээд одоо цооног руу явуулаад цооногоор авч байгаа гэдэг байхгүй. Ингээд нэг дундаа нэг ийм цооногтой. Тэгээд 6 цооног 6ч байна ийм цооног ингээд хориулаад явчихж байгаа шүү дээ. 6 цооног руу хөхрийнхээ нэг бага концентрацтай хүчлээ явуулаад тэгээд тэр доотлын байгаа 170 м-ийн гүнд байгаа чинь л одоо усан үлнэгтрүүлэх 2 давхаргын хооронд байж байгаа хөдөр шүү дээ. Нөгөө ураны чинь. Тэрний чинь тэр нөгөө хөхрийн хүчлээ усамлаа явуулаад тэгээд дундлынхан цооног дэш сорволоод авчиж байгаа. За ингээд тэрнийг явтыг гаргаж ирээд шүлтмөлтээр нөгөө нэг тэр буулгадаг юм байл л да нөгөө шар нут гэж гаргахад бас хэдэн процессүүд ийм процесс байдаг юм байл. За ингээд шар нут гаргачихлаа. Тэр шар нутгийн чинь зүгээр л одоо тэр одоо энэ хятад ч юм уу юу ч юм уу Франц ч юм уу ингээл зарна шүү дээ манайхан чинь. Тэр шар нутгийн чинь хаях барих тийм байхгүй гаргаж авж байгаа хөлдрөл тэр юм чинь. Одоо хятад бол дэлхийд одоо юу лээд
одоо сүүлийн үед 20 одоо атомын цахилгаан барих гэж иргэнүүдээр Франц руу яриад байсан шүү. Тэгсэн тэрний 10-ыг хятад урьж ирж шүү. Тэгэхээр ч хятад бол галзуурж байгаа. Тэгээд тэр чинь манайхны телевизээр ярилцлагад орсон шүү. Одоо тэр Зөв Жовогийн ураны Францад далайх. Тэгэхээр манайх зах зээл бол Франц руу явуулахгүй байхгүй юм байна л. Шууд шар нутгаа гаргаад хятад руу очиж зарчих. Орд өрш юм. Тий. Тэгэхээр бол за тийм тэр химийн хүрээлэнгийн захирал тэр бүсгүүл ингэж ярьж байгаа доктор энэ тэр бас ундаг юм байл. Тэр яадаг вөхтөр ингэж байгаа. Хөхрийн хүчлээр гаргаж аваад шар нутгаа гаргаж авна. Аюултай гэдэг байгаа юм хоёрхан нөхцөл байна гэж байгаа. Дэлхийн 5хан орд байна гэж ярьж байгаа шүүгээр. Шар нутгийг аваачаал одоо тэр Франц өөр ямар одоо хөгжсөн 5 орн л бай таараа шүү дээ. Тэнд бол нөгөөдгөө чинь дахиж боловсруулалт оруулаад өстөө нөгөө жинхэнэ одоо нэг юм одоо дүнзгний юу шиг юмнаас л одоо хичнээн эрчим хүч гаргаж байгаа шүү дээ. Атомыг хамгийн одоо даваа тал. Тэр бол жинхэнэ аюулт. Яагаад гэвэл атомын тэр том цахилгаан станцч ажиллуулж байна шүү дээ. Шар нутгийг чинь дахиад боловсруулалтанд 2 удаагийн боловсруулалтанд оруулах гэж байна. Үдэгтэл чинь өөр зүгээр нэг байгальдаар анхдагч тэр нөгөө нэг одоо атомын цахилгаан станцын түүхий идэг л ингээл ялгаж авч байгаа юм игээл одоо ингээл сүр өдруулаад хүчээр гатж байна одоо энэ тэргээл ингээл. За энэ бол геологийн талаас. Ийм байна. За ураны үед. За өөр нэг үндэсний баялагын сан гэдэг нэг юм байна. Тэн дээр би нэг товчхон санааг хэлж бодож л. Гэхдээ одоо тэр түрүүн би сан ингээл ярьлаа. Тэр бол одоо стратегийн орд гэж байдгүй юм аа. Тэгэл бас нэг уул уурхай асцац алгаа гэл нэг нөхөр байсан. Тэгээ бас л нэг тиймэрхүү сони бичээл байгаа. Стратеги гэж одоо юм дэлхийд дээр байхгүй. Монголчууд нэг тийм хачин нэр томьёо гаргачаал одоо ингэж байна гэдэг байгаа байхгүй. Тэр би шал эсрэг өөрөөр юм. Яагаад гэвэл бид нар яадаг юм стратеги ингээд хэдэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордог бид нэр аваад тийм ээ. Ингээд биднэрт одоо ингээд авь адилхан гэж байгаа шүү дээ. Чивүүдээр адилхан. Тэр одоо хөрөлсөгч адилхан авна, оюун эрдэнэч адилхан авна ингээд хүн болгонд адилхан хувааж өгнө гэдэг байгаа шүү дээ. Одоо үндэсний баялагын сан гэдэг чинь тэгтээ нарийн дөрөвт юм бил. Гэхдээ тэгээд тэр лөө одоо бид нэр үндсэн хууль заасан байгаа шүү дээ. Үндсэн хууль заасан байгаа тэр баялагын бид нар ягаад хин нэгэн од жаргал хин нэгэн одоо юу гэдэг намтай баяр ч юм уу одоо хин нэгэн одоо юу гэдэг тийм ээ. Тэд нэр ягаад аваад хэм одоо жинко батлах ч юм ингээд авчаад ингээд баяжаад яваад байх хэвээр хайш. Тэгэхээр тэр бол нэр бол миний хувьд ерөөс ямар ч ачлагдал байхгүй. Ганцхан бид нэр Монгол улс тусгаар биеийн дас улс. Тэр одоо шигтмэлтүүлээс ховын хүртээ л да тийм ээ. Тэгэхээр би бол үндэсний баялагын сангийн хуулийг бол маш зөв. Энд чинь зөвхөн манайх өөрсдөө зохиогоогүй тэр нөрөө шивэд таанах зүйлээ. Тэр мөрний хууль дээр маш их тулгуурласан юм билээ шүү дээ. Та Япончуудтай за барууныхантай ажиллаж исэн тийм ээ. За би ч бас яг Япончууд ч юм уу яг гадны хөрөнгө оруулалттай газар ажиллаж исэн бохгүй юу. За сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид баг орж ирэхэ болцсон тийм ээ. Тий. Геолог хайгууллын ажил юу гэдгийг хайгууллын тусгай зөвшөөрөл авсан. Ер нь авах цагаас эхлээд ерөнхийдөө бол одоо юу гэдгийг тухайн тусгай зөвшөөрлийг авж байгаа компани дандаа зарлага гаргаж эхэлдэг тийм ээ. Мөнгөөр авахаас ихсүүлээд юу яг юм хайж эхлэх процесс бол тэр чигтэл зардал шүү дээ. Тийм байх ч би байхгүй ч би тийм ээ. Тэгэнгүүт хөрөнгө оруулагчид гараа авцсан одоо байхгүй тийм ээ. Тэгэнгүүт манай яг энэ эрс баялагын салбар бас нэг хэсэг нь зогсож байгаа тийм үү. Тий. Тэгэнгүүт бид нар ингээд Хятадууд, Оросууд, Австрал, Шарууд орж ирээл аваа авчдаг гэ тий. Тав тэр хоёулаа ажиллаж исэн үний үед одоо юу гэх юм яг хөрөнгө оруулагчид Монгол улсад орж ирээд Монгол улсын хууль дүрмийг дагдгүй тийм юм байдгүй. Би бол ерөнхийдөө бол гадныхан болвол юу гэдэг юм Монгол улсад одоо нийгмийн хариуцлагын хүрээнд янз бүрийн ажил хийдэг тийм ээ. Одоо бусад одоо шинжилгээ за одоо кемп, кейтеринг юу гэдгийг ерөнхийдөө л стандартын дагуу төлөвлөгөө төсөв гаргаад өгвөл тэрний дагуу л хийдэг. Миний ажиллаж исэн компани одоо хувьд. Манайхан бол хүнд их буруу өгдөг тийм ээ. Яг гоо ганц нэг ингээд тэр хүмүүсийг дур зоргоор нь авирлуулж байгаа хүмүүс нь монголчууд өөрсдөө шүү дээ. Ер нь тийм байж болдог гэдэг ойлголтыг өгөөд байгаа нь. Би бол тэгж хараад идэг. Тэрнээс бол дурын нэг гадаад нөхөр Монголд орж ирэнгүүтээ дур зоргоороо бол айшлаад байдгүй л гэж би бол хараад идэв.
Таны хувьд энэ дээр яг хөрөнгө оруулагч дээр Энэ хөрөнгө оруулагчдын хувьд одоо 10, 11, 12 зонд байна нөгөө Эд үеийн эд байсан шүү дээ. Маш их орж ирж байсан. Тэгжээтэл яагаад ч үлээд одоо нэг энэ гадны хөрөнгө оруулалтыг бас тодорхой хэмжээнд хязгаарлахгүй болохгүй юм байна гэдэг нэг энэ хууль гарсан санагдаж байна. Тийм. Тэгээд ингээд гол нь бол тэрнээс ингээд нөгөө нэг дайжээд гэдэг юм уу да. Ингээд гадны хөрөнгө оруулалт татагдсан гэх тал бол нэлээд саарсан шүү дээ. Маш их саарсан. За тэгэл дээр нөгөө нэг одоо нэг хулих их оромжтой гэж яриад байна шүү дээ. Тийм одоо тэр хөдөөний нэг хэсэг нөхдүүд байна. Тэгээ хотоос хөдөө рүү яваад очиод нэг өмүүлдэг нэг хэсэг бол юу байгаа шүү дээ. Ингээд иймэрхүү юмнууд ч нөгөө нэг ард түмний толгойг угаагаад дээр нь хөдөөний малчд одоо юу гэдгийг нэтэрээ усч хөрөх юм бас. Тэр болгон орчин үеийн ойлголт юм сайн мэдэхгүй шүү дээ тийм ээ. Ингээд нэг баахан бүдлээ үүсгээд одоо ерөөс ийм болцсон шүү дээ. Тэгэхээр энээс бас нэг талдаа хамаарат байгаа юмнууд бол нэлээд байх шиг байна нэг талдаа. Нөгөө талдаа болохоор л одоо жишээлбэл би ингэж бодоод байдаг юм л да. Оюу толгой одоо хөрөнгө оруулалтын гэрээ юм шүү дээ тийм ээ. За Энэ бол энэ дээр үндэ бид нэр бол туршлага батсан. Одоо энийг бараг монгол хүн болго мэдэх байх гэж би боддог. Ингээд одоо жишээлбэл одоо бид нар чинь хичнээн тэр өмчлөө бараг давлаар өөртөө байсан нэг юм саяын оюун эрдэнэ засгийн газрын өрч нэг юм ярьж ярих цааг болгосон шүү дээ. Тэгвэл одоо нэг Монгол улс энэ оюун толгойн чинь бүлэг ордод байгаа шүү дээ 8 орд. Энээс авах ашгийг бол хэдэн оноос 2 мөтөвчг нь өдөрнөөс нааш байхгүй гэж яриад байгаа шүү дээ. Одоо бас тэгэл яриад байгаа. Тэгэхээр оюун толгойд бол бид нар маш их одоо алдаа хийсэн байхгүй юу. За энэ бол зөвхөн манай Монголын тохиолдолд биш тэр одоо нөгөө зүүн Тимор морчл хаанч үл энэ 90 жижиг орнуудыг бол энэ одоо нэг хөрөнгөний одоо нэг англи нэг юмнууд биш үү? үндэстэн дамсан корпорац. Үндэстэн дамсан корпорацийн юмнууд ч бол нөгөө олон жилийн өмнөөс идээд ингээд сурцсан. Юмын цөлмүүд ингээд сурцсан. Тэрнийгээд баримтсан байхгүй. За тэрний хэлбэрний үгээр одоо зөндөл ярьж байгаа шүү дээ. Одоо ингээд нөгөө өдөрлөг янзлууны дарга нарт чинь хахуултцсан. Тэгэхээр одоо тэр хаач үйдгийн хаавз судалдаад авцсан ингээл. Үгүй одоо тэгэл иччих шүү дээ. Тэгээ одоо энийг яаж сайжруулах юм бэ? Одоо хүртэл энэ оюун толгойн чинь л одоо ерөөсөн мэдэхгүй. Ингээд одоо бол хамгийн баян хэсгийг авч байгаа шүү дээ. Одоо тэр хөөгөөд аймагт гэдэг чинь бол 7-8 ордын чинь хамгийн баян хөдөртийг нь одоо яг талд ургаагаар аваад эхэлсэн байж байгаа шүү дээ. Тэгээд эдгээр чинь бол гадны хүн бол гадных шүү дээ. Гадны хүн бол орос хүнч гадных, хятадч гадных, англич гадных, хинч гадных. Одоо бид нэр худлаа орос ах нар гээл тогсоол яваад байгаа балууны ах нар байна. Одоо тэнгуү за оюу толгойн гэрээ ч юм уу Эрдэнтийн гэрээ гэл энэ дээр одоо хүмүүс судалгаа хийгээд ч юм уу диплом янз бүрийн судалгааны ажил харьцуулаад нэг жижиг юм хийж л байдаг л да тийм ээ татвар матвар ашиг инээ тэрийгээ тэр яг уу ерөнхийдөө яг манад одоо энэ уул уурхай салбар тийм ээ одоо юу гэдгийг улс их орны хөгжилд уул уурхай яг ямар хүн нөлөөтэй юм тийм ээ уул уурхай бол одоо хүн болгол бараг мэдчих шүү дээ. Одоо Монгол орны одоо олж байгаа хэдэн бор төгрөгний одоо 95% нь уул уурхайгаас авч яах гэж бодлоо. 95 гэхээр ч одоо цаана бусад салбарууд юм ээ. Маш бага хэмжээний юм орж ирж шүү дээ. Монголын тохиолдол. За тэгэхээр би бас ингэж боддог байхгүй юу? Ер нь ашигт малтмал тийм ээ. Ер нь ашигт малтмал чинь зөвхөн манай Монголч биш. Дэлхийн бүх орнд гэж хэлж болно нэр. Одоо хамгийн гол эдийн засагт хамгийн гол жинтэй хөв нэмэр оруулдаг юм чинь эдийн юу ба шүү дээ. Ашигт малтмал уул уурхай ба шүү дээ. Ерөөсөн. Одоо Африкийн зарим орнууд байна. За бид нэр Америк л гэж яриад байна. Америк жишээлх юм бол Америк одоо Невада мужид байгаа шүү дээ. Одоо баруун талд юм. Тэнд бол одоо 50-60 орд байна шүү дээ алтны. Өөр томоохон ордууд. Тэрийг би 90 хэдэн онд очиж үзчихсэн. Асар том ордууд байдаг. Тэдний геологийн тогтц одоо талаар яг уу ярил товчхон ярил. Ер нь яг одоо тэр чинь насны хувьд бол харьцангуй залуу ордууд байгаа юм шүү дээ. Ер нь тэр насны юу гэсэн санахгүй шүү. Ер нь бол ийм байгаа. Яг ер нь дэлхий чинь одоо дэлхийгээд юм цэнгэр гэдэг үүрэг юм уу шүү. Энд чи яг өөр ингээд базаад ингээд геологийн тогтцыг ярих юм бол хэдгээл юм байгаа.
За жишээлбэл хойд өмнөд Америкийн ихэнх хэсэг нь эртний картон хэсгүүд байгаа шүү дээ. Одоо картон гэдэг чинь бүгдээрээ архив байраа болторцоо нэг зурцорцоод үссэн юм болж байна. Тэгэл одоо ингээд хатуужаад ингээд бэлчээд тогтцсон. Тэгээд Америк хойд урд Америкийн чинь зөвхөн наадлын нэмэгдсэн л одоо мэз канажан том хэсэг байгаа шүү дээ. Минерал байлт уу? Тийм одоо нөгөө оргион бүс юм да. Тийм. Мэз канажан настай оргион бүс шүү. За оргион бүс гэж юу хэлээд энэ ихтэй одоо нэг дээр үдээ одоо усан сан далаа байсан. Далаа байж байгаа тэр нь хаагдсан. Одоо ерөөс тийм л давчманд тэгж л байж байгаа шүү дээ. За ингээд Америк ингээд болчихж байна аахгүй. За Аздаар хүрээд ирэхдээ чинь нөгөө одоо Индхийг байна. За Африкч бараг тэрчгтэй. За мэдээж хэрэг манай Төв Азийн оргион бүс байж байгаа одоо нэг Сибирийн картон гэдэг байна, Зөв Европын картон гэдэг байна. Тарим гэдэг байж байна. Одоо хойд хятад Солонгосыг хамарсан хойд хятадын картон. За хятадч бас л хэдэн картон байгаа шүү дээ. Өмнөд хятадын картон. Тэгээд ингээд дундуур нь хэдэн залуу оргион бүсүүд ийм л юм байгаа. Тэгэл энэ иймэрхүү юм дотор бид нэр амьдарч шүү дээ. Тэгэхээр жишээлх юм бол за хөгжсөн оронч бай юу ч бай. Ерөөс ашигт малтан бол одоо маш их ажилтнуудтай байхгүй юу. Орос гэл энэ Орос одоо өнөөдөр яагаад амлцаад байгаа юм бэ? Тэр зүүн Сибирийн одоо баруун Сибирийн асар их хэмжээний байгалийн хөвж шүү дээ. Байгалийн хий шатдаг зан нарыг ордууд шүү дээ. Тэргээр л дэлхийг бараг одоо ингэж Европыг хатгачаад байгаа шүү дээ ерөөс. Тэгээд одоо Орос дайнад дуусахгүй данцаад байна гэдэг чинь Оросд хоёрхан юм байгаа байхгүй. Нэгдүгüүрт л бол нөгөө дэлхийн хоёрдугаар дайнд хариугүй ялууд шахаад маш их хэмжээний техник нөгөө пуужин юм хөгжүүлсэн. Хоёрдугаар болохоор тэр хамгийн гол нь байгалийн баялаг байхгүй. Зүүн баруун Сибирь одоо намд оргозроо шүү дээ. Тэр чинь л Сибирийн картон доогоор үлжилж байгаа ч үздэг шүү дээ. Тэгэхээр тэнцээ чинь л Египтийн маягийн одоо юу нуттай. Нөгөө нэг юм одоо дэл судал одоо Габра нэртэй зэч юм одоо юу гэдэг юм тийм биетүүд маш ихтэй одоо тэр чинь угаар гарцсан байгаа шүү дээ. Тэгээд юу вэ? Байгалийн одоо тэр байгалийн хий асар том одоо ордууд байна шүү дээ. Тэмчээж. Тэгээд зүүн Европ одоо хөлд наатах сайн одоо Аз руу Индхийг рүү хятад руу ингээл хаалаад тавьчихсан зүйл байна шүү дээ. Тэгээд маш хэмжээний одоо нөгөө шатдаг зан нарын баялаг байна шүү дээ. За дээр нь Оросд юу вэ гэхээр алмаз байна шүү дээ. Якут маш хэмжээний алмаз. Өөр газар алмаз бараг байхгүй шүү дээ. Африкт л байгаа. Өөр юм байхгүй шүү дээ. За тэгэл одоо энэ Удкан гэдэг орд байгаа шүү дээ. Энэ хүн житэд байгаа шүү дээ. Одоо байлаг бортор зурцсан байж байгаа. Асар том зэсийн одоо тунмал гарал үүсэлтэй зэсийн авд байгаа шүү дээ. Гэхдээ эн чинь Оросыг одоо ингээд хүчрхэг болгоод байна шүү дээ. Дуусшгүй мөнгө. Мөнгө бол улс орон хөгжих бас нэг. За одоо ойролт орнууд гээд одоо энэ Персийн болон тийм ээ. Энэ дугаар хэдэн улсууд ч одоо дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсууд байж шүү. Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар. Эднэр юу юм? Эднэрийн гол баялагаар л байж байгаа шүү дээ. Газрын туслах байгаа шүү дээ. Тий. Асар их хэмжээний том газрын тусны одоо юу гэж шүү дээ. Иран, Ирак гэл эднэрийн чинь дайрсан. Тэрнийг зөв ашиглаад тэгэл баян сайхан амьдарч шүү дээ. Тэгэхээр бид нар бол энэ байгалийн баялагт бол зөвхөн Монгол биш. Ерөөсөн дэлхийн нийтийн хэмжээнд бол байгалийн баялагч нь бол асар том эдийн засгийн хүчин зүйл байхгүй. Тийм учраас бид нар бол одоо энэ утгаараа ярих юм бол энэ байгалийн баялагийг илрүүлж байгаа энэ муу хэдэн геологууд энэ уул уурх байхантай энэ ачлаг өгмөргүй. Нэгэн үйл одоо баг Эрдэнэ төлөвлөөр баг улсын төсвийн ажилтны цалинг тавьдаг гэж ярьдаг байсан тийм ээ тэгж одоо тэгвэл манайх дэлхийн хэмжээнд өрсөлдөх одоо юу гэдэг оюу толгой гэдэг орд байна тийм ээ зэс алт гэдэг. Монгол тэгвэл дахиад оюу толгой шиг орд олдох боломжтой юу байгаа юу? Боломжтой байгаа тийм байгаа. Энийг бол би одоо эрдэнэлийн зөвлөл дээр энэ 10 гаруй жил сүүлийн хэдэн жил байж байгаа. Тэгээд зарим анги салбардаас ч бас геологууд санал болгоод орчуулж ирсэн. Гэхдээ байна. Одоо жишээлбэл Монголын одоо урдлын хэл дагууч юм гараад ирэхээр байж энэ Сүрхбэрийн Питер Мал ч юм уу тийм ээ. Ингээд тун аятаа одоо жишээлбэл Сүхбаатарын онгон ч юм уу одоо Алтан ширээ ч юм уу тэр евро улсын нөхөлтэй газрууд байж байна. Гэхдээ ер нь байгаа байхгүй ерөөс. Тэгэхээр чин манай Монгол бол ярих юм байхгүй. Маш их оюутлаа шиг орд байна гэж олдно гэж шүү дээ тийм ээ. Ер нь бол тийм. Танд одоо зүгээр энэ зүгээр сонирхолтой асууч хэд байна? Танд шүү дээ зөвхөн. Одоо юу гэдгийг дэлгэр цогт хийдэг хүнд боломж нөөц баазын улсаас гаргаад өглөө гэвэл
Хэдийг олж чадах. Би одоо жишээлбэл энэ говийн бүс саяын нэр дүрцэн газрууд бол ямар ч гэсэн нэг 2 3 ордлол өлхөө бол. Өлхөн гэж юм тийм. Өлхөн гэж тийм. Яагаад гэвэл тэрийг илэрхийлж байгаа нөгөө одоо би түрүү яриад байна шүү дээ. Хөөрл гэдэг тийм. Хөөрл бай нөгөө нэг юуны агуулга байна шүү дээ тийм. Тэр энэ төр зүгээр хачин юм байж байгаа юм чинь. Дэлхийн одоо яг сонгодог ордын хэмжээний нөгөө гой хөвөрлөлтэй чулуулаг нь байж байна. Нөгөө тэр юу нь байж байгаа байхгүй. Одоо 20 30 км-ийн одоо урт юм. Одоо ингээд дан малахай дазуур хэтэр ингээд дүүрсэн гэж бүс байж шүү дээ. Тэр чи яагаад тэр асар их баялаг агуулга өндөртөө. Тэр яаж нэхэр нөгөө зэсгийн чи нөгөө анхдагч нөгөө сүлбидийн хөдөр чи нөгөө газрын гадруудаар гарч ирээд ингээд хэдэн 100 жил хэдэн мянган жилийн туршид нөгөө баяжчихсан. Тэр маш их юм одоо юм байж манайхан зурвал хийсэн төлөвлөд байгаа ш. Зарим тайлгуудын материалыг танилцаал ингээд эрсүүлгийн зөвлөл дээр яаж ахтлууд бас харагдаж байгаа ч юусэн. Аяндаа сонирхолтой. Тэрнийг бол зургал хийж байгаа гэдэг өөрсдөө зарим нь мэдж, зарим нь өөрхий сайн мэдэхгүй тэгэл явж байгаа юм л. Тэгтээ бол сонирхолтой. Тийм талбарууд байна шүү дээ. Гэхдээ аргагүй шүү дээ. Одоо чи сая 560 хэдэн мянган километр хавдраа талбай шүү дээ, тийм ээ. Тийм учраас бол эн чинь л асар том орон зай байна гэдэг чинь тэр хэмжээгээр магадлал нь өндөр байгаа шүү дээ манайх чинь. Магадлалаас гадна яг геолог бол өөрөө практик үзээр үзэх тийм ээ тэрийг шинжилгээгээр тэрнээс гадна бол манайх чинь манай Монголын нутаг дэвсгэр чинь Төв Азийн оргион бүс гэдэг нэг том бүс байна шүү дээ. Энэ том оргион бүсийн чинь ерөөсөө Монголын нутаг дэвсгэр одоо бүхэлдээ яг тэр бүс дотор байж байгаа шүү дээ. Энэ бүс чинь яаж юм гэхээр Палеозон шүү дээ. Палеозон эрэнд л одоо энэ бий болсон. Өөрөөр хэлбэл чи мэдж байгаа шүү дээ. Азийн эртний далай, Азийн далай, Азийн эртний далай, тэгээд одоо Монголын нуурын далай. Одоо сүүлийн үед л ерөөс яг л тэгж л хоёр юм ярьж байгаа. Өмнө нь бол арай олон далай, олон их газрын талаар ярьдаг байсан тийм ээ. Тийм хуучин бол тиймэрхүү юм ярьж байсан. Одоо бол тийм биш. Одоо ерөөсөө хоёрхан л болцсон тийм. Одоо ерөөсөө л энэ хоёр дээр л ярьж байгаа. Тэгэл энд одоо ухаандаа тэр одоо энэ оргион бүсийн аж үүссэн процессыг бол одоо дэлхийн нийт ялангуяа сүүлийн үед бол хятадын геологууд, Европын геологууд маш их судалж байна шүү дээ. Энэ чиглэлээр бол гарсан материал юмнуудыг бол энэ баг бүгдийг би унш танилцсан дөө. Тэгэнгүүт одоо юу гэдгийг таны хувьд хоёр орд олно гэж юм тийм ээ. Тий. За боли энэ сонирхолтой ш. Сонирхолтой гэхээс илүү баримттай юм тийм ээ. Яг энэ чинь нөгөө нэг үндэсний аюулгүй байдал гэдэг юм ашигт малтмлын юм учраас нууцтай байгаа ш. Миний хувьд одоо юу гэдгийг бас дэлхийн хэмжээний гэж ярьж байгаа ш. Энэ чинь зүгээр орд гэж яриаггүй ш. Тийм ээ. Тийм бас ганц нэг байна. Өөр бас одоо юу гэдгийг яг эдийн геологууд олцсон тэрийг цааш нь үргэлжлүүлэхгүй яагаад ингэж зогсоод байгаа юм гэдэг тэр би гайхаад байгаа. Энэ дээр би бас нэг юм бодлоо гомаа. Одоо ингээд жишээлбэл за гадны хөрөнгө оруулалт гэдгийг бас бид нэр жаахан юу гэдгийг дээ. Сайн бодох хэрэгтэй байхгүй. Мэдээж гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол угаасаа ашигт мултмлын ордыг олдно, илрүүлнэ, ялангуяа хайгуул хийж байгаа чинь бол маш их мөнгөөр зардлаар гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол би ингэж бодоод байгаа. Одоо улсын төсвийн хөрөнгө хийж байгаа ажлуудыг одоо эрсүүлгийн зөвлөлийн гишүүний үед ингээд харж байхад бол бас би чи их оронд хүн байх хэрэгтэй шүү дээ. Жинхэнэ хөлөг биш жинхэнэ хонч байх хэрэгтэй. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхээр би бол ингэж үздэг байгаа. За 50,000-аар илэрүүлчихлээ тийм ээ. Нэг сонирхолтой одоо нэг юм уу хоёр орд байхаар ч юм. Талбай тийм ээ. Тийм талбай ингээд илэрүүлчихлээ. За тэрнийг бол би яг тэр 50,000-ыг хийсэн улсаар эрэл үнэлгээний ажил явуулъя. Эрэл үнэлгээний ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж болно шүү дээ. Тэр нь хийж байгаа шүү дээ. Хийж байгаа. Хийсэн. Тийм. Одоо нэгсэндээ 50,000 дээр яваад тэр баг одоо юу гэдгийг сонирхолтой хэтийн төлөв бүхий одоо талбай болчих юм бол эрэл үнэлгээний ажлыг тэр багаар үргэлжлүүлж хийх. Тэр багаар нь хийлэгдэх учраа өгөхөр тэд нар чинь одоо 50,000-ын зургал яаж мөлхдөг вүлээ тийм ээ тэр уултаа устаа юу гэдгийг одоо тэгэл нэг учаастаг ялгаар зайлуул ингээл ямар ч гэсэн нэг их баг хэмжээгээр өчнөр олцсон байгаа хгүй тийм ээ. Тэгтэл цоо шинэг өөр барьгаа чамааг ч юм уу намааг ч юм уу яваачаа тавиад хийгээд ингэхээр бас л тэд нар чинь нэлээд нөгөөтгий чинь нухан учрыг олохгүй юу нөгөө ордоо олохгүй юу тийм ээ. Ийм асуудал биш нэг талдаа. Нөгөө талдаа болохоор би бас ингэж бодоод байгаа. Яагаад вэ гэхээр бид нэг зурглаар одоо нэг юм илэрүүлчихэ тийм ээ. Тэрийг ингээд зүгээр улсад ингээд өгчөж шүү дээ. За энэ чинь одоо A, B, C гэдэг ингээд ялгаж байгаа шүү дээ.
За ингээд ээгээд ялгцсан ингээ юугаа ингээ зүгээр ингээ өгчихдөө ингээд тендер зарлж байна тийм ээ. Тийм. Тендерт нөгөөдг чинь зарлцахаар нөгөө нэг хардлагатай хужаа юм уу нэг шаардлагатай Австрали, Англи, Канада ч юм уу нэг юм орж ирээд нөгөөдгтөр чинь нөгөө өөрөлдвөл эд чинь бэлдээд өгч байгаа байхгүй бид нэр 50,000. Тэгэхээр энэ дээр чинь бол нэг одоо муу нэр зүгээд байгаа шүү дээ. За 50,000 зургал хийж байгаа асуудал юм болохгүй байна уу? Одоо ингээл тэр Жихэр Зардаг Ганбаатар сайд ч юм уу хинч байдгийг ирчээд одоо ингээд зөндөө асуугаал ажлаад яваад байсан байл шүү дээ. Та нар юу ч хийдгүү олдгоо гэл. Тэгэхээр энэ бол миний санаа бол юу гэхээр тэр олсон байна тийм ээ. Олсон юм Монгол хүн өөрөө яг л та. Эрдэл үнэлгээний шатанд ч бол орд байж магадгүй гэсэн ерөнхий юуг л гаргачихсан шүү дээ. Яг л манайхан бас энэ хайгуулын ажлын үе шатыг ойлгохгүй байна шүү. Тийм алгас шийдэгдэх. Тийм ингээл ерөөсөө нэг юм ингээд яхаар дэд очил тахиж очил шууд хайгуул хийчихдэг гэж бодоод байгаа. Үгүй шүү дээ. Чин эрдэл үнэлгээ наривчилсан эрдлийн ажлын эрдэл үнэлгээ хийн эхлээд наривчилсан эрдлийн тийм ээ. Тэгжээж болно шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн дор хаяад эрдэл үнэлгээний ажлыг бол тэр улсын төсвийн хөрөнгөөр. Би яагаад улсын төсвийн хөрөнгө гэхээр хэд хэдэн одоо талбайнууд зарлаад энэ ажил явуулсан шүү дээ. Тэгэхэд бол 1 2 3 4 гэж явсан тийм ээ. Тэр талбайнууд бол үнэхээр тэр юу муутай. Сонголт муутай талбайнууд одоо яамнаас юм ашиглалтын газараас хэн тэр талбайг ялгаж өгсөн бүү мэд. Тэгээ одоо би хамгийн сүүлд энэ чулуун одоо ерцөө нөгөө албаны дарга байсан шүү дээ. Чулуун нэг байх үед бол чулуун бид тэр адилхан тэр эрсвэлийн зүйл төр гişүн байсан. Тэгэл тэр эрдэл үнэлгээний ажил хийж байгаа улсууд бол орж ирэл ингээл одоо нөгөө нэг төслийн тодтгол гээд орж ирж тоглолт. Эсвэл одоо тайланг ингээл. Тэгэхээр тэд нэр бол одоо ингэж байгаа. За одоо нэрийг хэлээч яах вэ? Ер нь бол одоо тодорхой байна. Гэтэ нэрийг нэрээд. А ингээл одоо нэг л геофизикийн байх ажил төлөвлөсөн. Тэг ингэн л яриад. Гэхдээ тэгээд наач одоо зэсвэрфэр юм уу? Ямар төрлийн эпитермал юм уу? Юу байгаа? Ямар шинж тэмдэг байгаа юм бэ? Яаж байгаа ингээд ингээл нөгөө нэг яг ашигт малтмал ёорог ингээд чиглэсэн ингээл асуугаад ингээл ярих байхгүй. Гэхдээ тэгээд одоо тэр үндсэн суур юмаа мэдэхгүй тэгээд яагаад байх геофизик ажил төлөвлөд байгаа юм. Тэгэхээр эн чинь л өөрөлд миний төрөүний яриад байгаа логик нэг байгаа. Өөрөлд нөгөө мэдэхгүй нэг таваршуудыг нэг сонголт муутай талбараа аваачаад хуваарлцсан. Тэднэр нь тэгэл нөгөө нэг улсын мөнгөийг л бараг л өргөл ажил хийж штэ. Нөгөө тэндээс ч юм олохгүй байна. А тэгэхээр энүүний одоо тэр юу хийдгийг тэр нэгэнт бол эрдэл үнэлгээний ажил ингээд улсын төсвөөр тодорхой хэмжээд хийсэн учраас бол би одоо тэр 50,000 хийсэн улсуудаар хийлгэе. За тэгэхээр нэг чиг нь гараад ирнэ штэ. Тэгэнгүүт нэгэнт улсын төсвөөр хийж байгаа юм чи одоо өнөөдөр стратеги ингээд яриад байна штэ тийм ээ. Стратегийн нөгөө ордог чинь Монгол хүн өөрөө олсон болж байгаа шүү дээ. Тэг нь үстэй. Тэгээд өстө тэр дараа нь бол Канада юм уу Австрали юм уу тэднэртэй санал болгож болно шүү дээ. За энийг ч бид нар бол улсын төсвийн хөрөнгөөр энэ ч ийм одоо зэсвэрфэр юм уу фитермал орд байхаар гэдэг бид нар тодорхойлчлаа шүү. За тэрнтэй чинь зөрөгтэй ирнэ шүү дээ. Нөгөө Канада юм Австрали хөртөө. Бид нар бол энийг ямар ч гэсэн юм олцсон. Та нар энийг бүр наривчл өдрийн бит хэдэн өдрийн бит байна. Нөөц нь ямар нэг тань наривчл тогтоо тийм ээ. Тэгээд өгсний дараа бол бид нөгөө 34 51 ч юм уу тэрийг ярих гэж ингэх байхгүй. Тэгтэл чин манайхан хөөрхөө тийм ээ мөлөгч байгаа ч юм уу яаж явж байгаа нэг шинж тэмдэг нь одоо гаргацсан нэг л аваачаал гадны зүгээр нэг хужаач юм уу нэг хин ингээд өгчөж шүү дээ. Тэгэнгүүт нөгөөдөл чин том дуурал бид нар олсон. Юу ярьж байгаа гэж айгуул тэгэх гээд шүү дээ. Ер нь тэгж байгаа шүү. Ер нь тэгж л байгаа л да. Тийм учраас бол энэ дээр бол хондоо гадны хөрөнгө оруулагчдаар миний хэлээд байгаа санаа бол тийм юм хэлэх гээд байгаа байхгүй юу. Бид нар бол юмд учиртай, юмд учир суманд занг гэж байдаг шүү дээ. Тэгж андмаар байгаа. Тэр эрдэл үнэлгээний ажилдаар явахдаа зурглаас илүү нь юу хөр хэдэн цооног тавина тийм ээ. Тийм өргөн гэж байгаа. Хэдэн цооног тавина, жанга физик хийх байх тийм ээ. Хэдэн канавдах байх тийм ээ. За яг хөө тэргээрээ тэр утгаараа дээжнүүд яхан илүү аавн тийм ээ. Нөгөө борооз тэнцлогны дээжнүүд аавн шүү дээ. Тэрийг юм бол яг шинжилгээний төгөн тэгэл гарна шүү дээ. Тэгчил одоо нөгөө зурглын юм уу муу нэртэй лууданста гэдэг биологуудаар ерөнхий шинждэг юм гаргуулсан мөртлөө тэгэл аваад хэн нэгэн дотоодын ч юм уу гадаадын баяны хүртэл ингээл тендер гэж өгөөл тэгэл өтгөнийч шүү дээ. Тэгэл би олсон гэл тийм ээ. Тэг нөгөөдөг чи би олсон. Миний хөрөнгө гэл ингэж шүү дээ. Нэг ийм асуудал бол баймар санагдал байна.
Суур ойлголт гэдэг юм тийм Тий. ээ. Суур ойлголт гэж шүү дээ. Тий. Ерөнхий Монгол орны геологийн тогтцол гэж ярьж байна тийм ээ. Тий. Тэгээ чиний төслийн талбай хаач байж болно тийм Тий. ээ. Гурван сайхны бүс юм уу, эдэрмэг ч юм уу тийм ээ. Баян онгорч гэдэг юм уу тийм Тий. ээ. Эдэрмч гэдэг юм уу тийм Тий. ээ. Тэр бүсийн талаарх ойлголт тийм ээ. Одоо юу гэдэг юм. Миний хувьд бол яг ингээд сүүлд өөрөө дадлах хийгээд за би харьцангуй бас туршлагатай хүмүүс төр яг дадлах хийгээд ажиллаж исэн учраас надад асар богино хугацаанд л өгсөн л дөө. Тиймээс тэр мэдлийг олж авахын хувьд бол бас яг л нөгөө социализм үед нэг хандлага ах зах ер нь чанга байлаа шүү дээ. Одоо манай талигч бол чим анх намайг дадлагт бүр авч явахгүйгээд би ч одоо цуг мод тарьж одоо модны нүх болж байгаа байхгүй юу? Энэ бол юу хэлж байгаа хөнгөт яг ингээд мэдрэмж болгож байгаа. Чи модны нүх яг л тийм диаметртэй тийм копушл ухчиж ишлийг авч байгаа байхгүй юу? Ажил хандлагыг Хандлагыг бий болгож байгаа байхгүй юу? харж байна. Тийм. Шалгаж байгаа гэсэн үг баг. Тэр чинь зүгээр нэг дали мали бас ухуулахгүй шүү дээ. Яг сайхан диаметртэй бүрэнхийн гүнтэй. Тэрний дараа за ингэж нүхийг бол ингэж ухаж аавна ишлийг. Ишлийг авах зорилго бол гэдэг. Тийм ээ. Чи яг ямар ажил нөхөр чи юу хийж байгаагаа ойлгож ийн үү? Ер нь тийм ээ. Зүгээр шороо нөгөө нэг социализм үед нөгөө техник геологчтой явж байгаа л 66 зогсонгууд буугаал ухсдаг гэсэн чинь нэг айлын гадаа зогссон чи шууд гэрийнх нүүдэн дээр буугаал хүрцтэй тухлаа гэдэг шиг чи тийм юм хийж болохгүй гэдэг. Одоо юу гэдгийг ямар төрлийн ашигт малтмал шороо хоримтлал үүсгэж болох нь үү тийм ээ? Тэрний их үүсвэрийг тодорхойлгож авж байгаа эрдэсийн шинжилгээ хийдэг. Тийм ээ? Наад ээж чи юм аргачлалтай гэж зааж байгаа юм. За хоёрдугаар та түрүүн улсын мөнгө үрж ийн гэх тийм. Тэрэнд аягүй хямрах чандаа шүү дээ. Тэгээ чи силикат бохор авал нөхөр минь цөөвөнга тал иднэ. Хар цайга тал уунаа. Одоо хамгийн сүүлд одоо энэ манай энэ эдэрнгийн дуранд тэгсэн 50 мянгатай чинь тэгжээлээ ш намайг. Энэ бар хайрхан L47-гийн 138-ын Г дээр байдаг баха. Эндээс л нэг юм олчмоор нэг тэгж байна. Хамтар умал. Тэгээ би нөгөөдгийг харахгүй байхгүй юу? Тэгэнгүүт чи дутуу болсон учраас хоолоо тал идгээд хоол тал идүүлж байгаа юм. Тэрэн шиг энэ сүүлийн үед ч тэр үйлдвэрлэлээр гарсан байгаа бидний үеийнхэн ах нар ч юм уу доод үеийнхэнд тийм ээ энэ нэгдсэн цогц ойлголтыг за ялангуяа энэ хайгуул дээр алгас хийж байгаа ч юм уу энэ нэг 50 мянганы зураглалын ажил гэж яриад нь шүү дээ. Эн чинь бол үндсэндээ ерөнхийдөө эрэл зураглалын ажил гэдэг нэртэй тий 50 мянганы ерөнхийдөө зураглалын ажил. Цаана юу гэдэг вэ гэхэнгүүт гарч байгаа зургууд бол хамгийн ихний зураг литлог структурын зураг гэж зураг гарч байгаа тийм үү? Яг уу ер нь ер нь бол тийм шүү дээ. Тэнд литлог гэдэг бол чулуулыг хэлж байгаа тийм ээ. Структур гэдэг бол бас асар том ойлголт шүү дээ. Энийг ойлгохгүйгээр ерөөсөө метрийн зайтай өрөмдөж юуж ойлгохгүй. Ер нь тэрийг стан нэрээ хүсэн үнийг босгоод ирсэн чи буцаад байрлал нэргээд харахгүй нэг тийм ойлголт яваад байдаг. Ялангуяа тектоник структурыг. Тэгэхээр та яг залуучуудад одоо юу гэдгийг энэ мэрэгжлийг сонгох гэж байгаа хүн байгаа. Тийм ээ? Сонгоод одоо сураа явж байгаа хүн байгаа. Гараад өөрийн карьерт явж байгаа судлаач ажилчид байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ ойлголтыг яг зэх завхын тулд яг юунаас эхлэх юм? Тэгвэл яг энэ одоо нэг ийм л юм л та. Ерөөсөө зүгээр маш тавчхандаа хэлэх юм бол ерөөсөө геолог гэж юу юм тийм ээ? Ер нь тэгж ярих юм бол тийм ээ. За тэгээ яг та онлайн юм бол одоо зүгээр тектоник гэж ярих ч одоо нэг юм байна шүү дээ. За эхлээд мэдээж зэрэг нөгөө одоо энэ чинь геологч бай, нагаагч бай, юу ч бай нөгөө таны мэдхгүй процесс чинь тийм ээ. Одоо аль болохоор баг юмыг мэдэхгүй байсан юм чинь дээшээ агсаргал нөөдрөө төвшөнд очиж байгаа шүү дээ. Ямар ч салбар дээр тийм үү. Тэгэхээр жишээлбэл геолог гэдэг бол геологийн зөвхөн тектоник ярих нь байна шүү дээ. За эхлээд геосинклинал гэж өгсөн байгаа байхгүй юу? Одоо ер нь хамгийн анх гэсэн. Одоо ингээл англи мангл ч юм аа ч юм ингээл одоо орс тэгэл энэ анхны ойлголт. Энэ чинь л дэлхийн 1-р дайманаас нэлээд өмнөх асуудал шүү дээ. Ер нь тийм. За ингээд геосинклинал гэдэг ингээд нөгөө юмыг тайлбарлаад ингээд явж идэл чинь геосинклинал чинь өөрөө бүтэхгүй болоод өөрөхгүй юу? Ер нь босоо чиглэлийн хөдөлгөөн. Ягаад бүтэхгүй гэхээр гээд дэлхийн 2-р дайнаас хойш л одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсад бол далайн гүний судалгаа маш их өгсөн. За тэрнээс өмнө яаж исэн гэхээр зөвхөн их газар дээр л геологийн судалгаа явуулдаг байсан байхгүй.
далайн гүнж юу ч байгаа юм далаа гэлэг байх том осол байгаад байдаг тийм ээ. За энэ ч юутай холбоотой нөгөө төрөүний бид тэр ярьдаг нөгөө ажил дүр өсгөл гэж шүү дээ. Төрөүний чинь л одоо өр нөлөө байхгүй. Ингээд далайн одоо гадаад том далаад явдаг том хөлөг онгоцнууд. Тэгээд тэн дээр нөгөө судалгааны одоо доошог нэлээд өрөмддөг барьдаг юм баг тоног төхөөрөмжүүд нэгд бий болсон. 2 дугаар дайнаас хойш шүү дээ. За ингээд эренгүүд тэгээд энтэй холбогдоод геофизикийн одоо гүний нөгөө оригинал судалгаанууд энэ төр их өгдсөн. Тэгэл глобал тектоник гэдэг онол чинь хаана гарсан гэхээр Америкт гарсан гэж шүү дээ. Тэгэхдээ хамгийн глобал тектоникийн онцлог юу гэхээр гээд геофизикийн хэдийн эрдэмтэд. Тэгээд тэр одоо өрөмдлөг юу гэдгийг тэр одоо ерөнхий том геологийн юм уу энэ улсууд чинь тустай хэд хэдэн том өгүүлбэр бичсэн байгаа байхгүй. Одоо далайн гүний судалгаа хийдэг улс ч гэсэн. Тэгээд нөгөө тусдаа хийсэн судалгааны юмнуудыг чинь нийлүүлээд ирсэн чинь глобал тектоник гэдэг онол гарсан байгаа баянда. За глобал тектоник гэдгийн онолыг одоо тайлбарлахад бол их амархан. Яагаад гэвэл геосинклиналын онол гэдэг чинь ингээд нэг одоо энэ ингээд ерөнхийдөө бүхэлдээ дэлхий байна шүү дээ тийм ээ. Тэгээд дэлхийн инүү хүнд нэ. Энд чинь одоо нэг таг байна шүү дээ. Энийг энэ хавьдан судлаад байсан байгаа. Тэгээд нөгөө бос хэсэг нь яаж байгаа бөөмөд. Тэгтэл дэлхий чинь ерөнхийдөө өөрөнхий нэг юм байж байгаа шүү дээ. Нэг цул юм байгаа. Тэгэхээр глобал тектоник глобал гэдэг чинь глобус гэдэг үг байна шүү дээ. Глобал гэдэг чинь глобус гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүх дэлхийн хэмжээнд нөгөө харж үзэхгүй болохгүй юм байна гэдэг онол гараад. Тэгээд Рамна эрдэмтэн Вегенер гэж байгаа шүү дээ. Альберт Вегенер. Тэр бол яаж нэхэр нөгөө одоо Африк төв Өмнөд Америк, Африк хоёр тийм ээ. Тэгээд хойд Америк нөгөө Европ Мексикч ингээд хооронд нийлүүлээд үзсэн чинь нөгөө нэг пазл гэж ярьдаг шүү дээ. Эвлүүлдэг тоглоом шиг. Ингээд эвлүүлдэг юм шиг ингээд нөгөө дүрс нийлж ирсэн. За ингэнгүүт энэ дээрээс одоо санаа гаргаад Вегенер гэдэг юм чинь ингээд төв хөгдөг дэрэп континент гэж байгаа шүү дээ. Ингээд юм гаргаад тэгээд тэрнийг нөгөө эрдэмт чинь одоо ингээд нөгөө пау болоор юу гэдгийг тэр нөгөө одоо жишээлбэл шохон чулуу өгч одоо хаана үүсэх вэ тийм ээ. За одоо ингээд пау болоор янзлууны байна шүү дээ. Тэгэнгүүт чи Өмнөд Америк, Африк хоёрд байсан одоо нөгөө амьтдууд нь адилхан. Ингээд нэг юм байжээ. Нэг юм байж байгаа дундуур Эриптер салаад ингээд явчих. Тэгээд дунд нь Атлантын талаа үсчээ гэж ингээд тайлбарсан байна. Тэгэхдээ энэ чинь л тэр тайлбарч Вегенерийг гаргаад тэгээд бас тэр болгон дэлхийн эрдэмтэд орно окей энэ ч гоё юм байна гэж аваагүй. Маш их одоо тэр чинь шүүмжил дагуулж байсан нэ. Тэгээд сүүлдээ нэгэн зөвл үнэн юм бол үнэн ялдаг шүү дээ. Тэгээд ингээд глобал тектоник гэдэг юм бол байна гэдэг ингээд тогтоосон. За тэгжээтэл дараа глобал тектоник ингээд яваад итэл бол одоо нөгөө террэний тектоник. За террэний тектоник бол яг нь ерөөсөө глобал дараа суурилсан нэг жаахан одоо модификац гэх юм уу да. Тийм л онол байхгүй ерөөсөө. Тэгэл ингээл энэгээр л явж шүү дээ. Тэгэхээр юу гэхээр энэ дээр бол хамгийн гол юм юу гэхээр жишээлбэл манай Монгол орны хувьд бол би түрүү ер нь дэлхийн юуг товчхон хэлэх гэж оролдсон шүү дээ. Тэгэхээр манай Монгол орны хувьд бол ерөөсөө Төв Азийн оргин бүс гэдэг одоо дэлхийд дээр хэдхэн оргин бүс байгаа шүү дээ. Одоо манай Төв Азийн энэ байж байна. Уртлын одоо нөгөө Яв Суматра арлаас ихсүүлээд Гимлаг дамжаад ингээд одоо Иран, Ирак тэгээд одоо ийшээ ингээд газар дундын тэнгис нөгөө юу одоо Пиреней хогчлууд нөгөө Португал, Испани хүртэл явж байгаа шүү дээ. Энд чинь одоо нөгөө Тэтсийн оргин бүс гэж байж шүү дээ. Ерөөс 2-3 хол оргин бүс юм шүү дээ. Ингээд хоёр тийм үү. Гурав дахь нь одоо түрүүний ярьсан нөгөө нэг Хойд Өмнөд Америкийг дагсан мюзикийн найз том оргин бүс. Бараг ингээд болчих шүү дээ. Тэгээд яг нь номхон талаа зүүн талын хэсэг байна л да. Одоо Япон, Солонгос тэгээд Хятадын зүүн талыг хамарсан нэг том бүс байгаа шүү дээ. Одоогийн номхон талаа Азийн, Евразийн төв дагуур сүвдөгч болж байгаа шүү дээ одоо ч. Тийм. За баг ингээд дэлхийн хэмжээнд ийм хэдхэн юмдаар л одоо яригдж шүү дээ. Тэгээд тэрний дотор байгаа хамгийн алдартай том оргин бүсч манай Төв Азийн оргин бүс. Тэгэхээр өөрөөр хэлбэл би юу хэлэх гээд байна гэхээр одоо бид нэр Монголын геологууд энэ дотор эрдэмтэн ч орно, оюутан ч орно, хэн ч орно. Төв Азийн оргин бүс гэж юу юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй. Жишээл хамгийн том зургаар. За энэ дотор байсан структур бүтцүүд яаж бий болсон? Палеозой гэдэг байгаа шүү дээ. Зөвхөн палеозой. Тэгэхээр палеозой тэр акрез гэлээд бүх юм явагдсан байгаа. Тэгэл энэ одоо бидний чинь уул хангаа нуруу, хинтийн нуруу одоо Монгол алтай хөсгөлийн улс бүх юм бий болчихлоо шүү дээ. Тэгээд одоо зүгээр геологийн зураг харахад ойлгомжтой шүү дээ. Одоо ингээд Монголын чинь ингээд зөв хэсэг ба шүү дээ. Одоо энэ дээр бол өнгө утгатай харагдахгүй байна л да.
зүүн хэсэг тэр жигтэй доошоо болоод нам болчихсон. Тий. Одоо энэ чинь цэрдийн асуудал шүү дээ. Юраа цэрд. Ер нь цэрдийн эсэл. Тий. Тэгээд энэ бус төсөг нь нөгөө өндөрлөг газар хэвээр үлдсэн юм л юм байж байгаа. А ер нь ашигт малтмуудын одоо ордын гарал үүслийн төрлүүд байна шүү дээ. Энийг бол одоо жишээлбэл юу гэдэг юм бэ одоо нэг цагаан толгой мэдчихэж юм уншина үстэй. Тэрэн шиг тийм ээ. A B C D одоо юу гэдэг тийм ээ. Тэрэн шиг энийг бол иймэрхүү одоо нэг хамгийн чухал тулгуур юмнуудыг бол геодог хүн ерөөс заавал мэдэх хэрэгтэй. За тэгээд тектоник гэхээр чинь бол тектоникч мэдээж хэрэг том одоо би Төв Азийн өргөн бүс гэж яриад байна шүү дээ. Энэ бол асар том ойлголтод яригдж байна шүү дээ. А энэ дотор мэдээж хэрэг тэгэл одоо Өмнөд Монгол их чинь л одоо тэр одоо манай харин энэ ташрам дөрөвдөхөд бол би одоо хятадын материал юмтай ингээд харьцуулаад тараад байхад бол актемч төмөрдөг байгаагүй ангилал тектоникийн тийм ээ. Энэ бол нэгэн зогсож байгаа юм байна. Өөрөөр практик дээр нэлээд явж судалгаа хийсэн тийм. Тэгээ хятадын материал бол хятадууд бол бас маш их юм хийж байна. Тэгээд энтэй ингээд ягаад гэвэл бид нар чинь зэрэгэлдээ байгаа нутагтайг энэ өөрийнхөө нутгийн тектоник, металлген одоо юу гэдэг холбох хэрэгтэй болж шүү дээ. Тэгээ ингээд хараад одоо ингээд бол би бол одоо нүдэн шилтэл бараг л одоо хэдэн жил уншиж харж байна да. Тэгээд ингээд л бол одоо энэ 2 3 хүний Бямбага Бадарч энэ 3 хүний схемээс бол яг одоогийн төвшөнд л актив төмөрдөг англ бол нэлээд зохицохоор юм байгаа харагдаж байна. Яг Бадарчийн хөдөл яг барууны энэ тэргүүний тэрэний юм уу ингээл хийсэн лээ тухай. Тэгтээ олон жил юм өөрхөө урхан болцсон. Тэгээд хийсэн зурагч яг одоо тэгэл байж байгаа юм чи тийм ээ. Бүгд өөр өөрсдийн нэг баримталж байгаа онл практик үзэл санаал шингэсэн зургууд л тийм. Тэгтээ төмөртөө актив чи өндөр бол яг одоогийн 2017 зохиосон гэдэг нэг зураг байгаа шүү дээ. Сүүлийнх нь. Хамгийн сүүлийнх. Тэгэхээр энэ дээр бол зүгээр яг нэг нэр томьёоны хувьд тийм материат их мууж, тийм материат гэдэг ингээд байгаа. Эднэр бол ерөөсөө таарахгүй. Нэршлийн хувьд. А зүгээр микроконтинентууд юм уу? Тэгээд тэрний завсар байж байгаа акрецийн бүсүүд ч юм уу? Энэ тэр бол энэ ерөнхийдөө дажгүй. А тэгтээ өөр сүүлийн үед бол одоо мэдээж 17 онд хийснээс хойш одоо ингээд бас хэдэн жил болчихлоо шүү дээ. Тэрнээс хойш ингээд энэ хятадын геологууд, Чех, Европын геологууд Америкт төрж оролцсон байгаа. За нуурын бүс, Монгол Алтан бүсийг бол одоо сүүлийн үед маш их өөрөөр үзэж байгаа. Бас одоо тэр төмөр тугаа энэтрийн эднэрийн альны юутай бол нийцэхгүй. Одоо их Монгол арлан ном гэж нэрлэж байна шүү дээ. Тэгээ энэ дээр бол Чех, Европын геологчдын гарсан юм байгаа. Хятадуудын бас айхтар судалгааны юмуд гарсан. Ийм байна шүү. Тэгсэн хамгийн сүүлийн судалгаа гэсэн. Хамгийн сүүлийн. Хуучин балаараа өөрөөсөө нуурч арлан ном гэж. Тийм. Яг хуучин нуурын бүсийн арлан ном гэдэг бол хэвээр юм байгаа. Гэхдээ энийг илүү их өргөн хүрээнд одоо тайлбарлаж байна шүү дээ. Тэгсэндээ тархал талбай хэмжээ гэдэг шиг юм байна. Нэлээд том талбайд ингэж тайлбарлаж байна. За Монгол алтааг бол бүр ерөөсөн бүр шал өөрөөр үзэж байгаа байна. Тийм. Одоо арлан номын одоо арын гатгаар өөрийн утгаар талдаа маш том талбайд ингэ тайлбарлаж байна. Баярлалаа да. Энэ бол одоо хамгийн сүүлийн үеийн юм тайлбар ойлголт юм байна. Яг бос төсгүүд бол явахтай тэгээ манай монголч нэг микроконтинентүүд байна. Одоо нэг юм Монголыг нуурын бүс ингээд нэг хөрөлдсөн юм байж байгаа шүү дээ. Нэг одоо юу нэ адууны тагш шиг байгаа шүү дээ. Тойрсон. Тэгээ энэ бол микроконтинент, энэ бол энэ 3 хүний тектоник юм дарж байж байгаа. Хятад бос судлаачтай утааш их таарж байгаа. За Монголыг нуурын бүсийн талаар энэ яагаад үүссэн нэтэр гэдэг дээр бол хятадын нэг бас нэг судлаач эрдэмтэн байгаа. Тэрний маш их сонирхолтой өрн үсгийн тайлбар хийсэн байна. Яг подкастын зорилго бол ялангуяа энэ уул уурхайн салбарт геологийн салбарт ажиллаж байгаа ахмад үеийнхэн тийм ээ. Ялангуяа төвчилж явж байгаа гэж байгаа юм. Тэр үеийнхтийг санал бодол, цаг үеийн нөхцөл байдал гээд ямар нэгэн сэдвт баригдахгүйгээр тийм ээ. Улс төрч байж болно. Яг геологийн талаар залуучуудад энэ туршлага хуваалцах гээд. За зарим нь бол одоо юу гэдэг юм эдийн байхгүй болсон байл. Одоо жишээ нь та бол яг манай багштай хамгийн ойр байсан хүн тийм ээ. Одоо манай багштай лавг дөржих, төмөрч өдрөх та гурав бол илүү ойр байсан. Ялангуяа тэр хүний ажилд одоо заавар сүглөх, хээр одоо ном хаялцах гэх юм уу та тийм ээ.
ерөнхийдөө юу гэдгийг ингээд хэрэг анги дээр очиод дэвтрээрээ за энэ ийм гэхээсээ илүү яг л очиж үзээл тэрийг ерөөсөө бүхэл талаас нь ярьдаг байсан хүний хувьд. За тухайн одоо манай багш бол юу гэдгийг яг энэ хээрийн үйлдвэрлэл тийм ээ. За яг нь Монгол орны хэмжээнд эхлээ зүйл толгойд болсон эрдэмтэд орж ирээд монголчуудтай нийлээд ингээд хамтраад ажиллаж исэн тийм ээ. За тэрнээс яг салаалаа дан ганц өөрсдөө тийм ээ 250 мянган зураглалыг одоо яг энэ Монголын одоо хамгийн баялаг түүхтэй гэх юм одоо 3 талс гэж компани байна тийм ээ. Одоо говьяд долмын тогтох Шарав самбуугийн лөндөө Чомлын төмөр очиргээд 3 хүн байгуулсан компани байлаа шүү дээ. За тэгэхээр яг манай багш дөөрн гэсэн бас онцлог байдаг. Тийм ээ таач одоо найз нөхөрлөө өвд мэдж байгаа. Одоо мэдхгүй байгаа хүмүүс тэр хүн хэн байсан бэ? Тийм ээ юу хийж бүтээвэ? Тийм ээ одоо юу тийм та бол одоо багш байсан шавьтай тийм ээ. А тэр хүн бол яг энэ зураглалын салбарт маш их үр татсан хүн. Тийм ээ. Тэр үний угшилтай хүмүүс яг өнөөдөр одоо яг энэ салбарт айгүй олон илэрлэл нээж байгаа, энэ ажлыг чанартай хийж байгаа тийм үү? Одоо юу гэдгийг манай багшд бол ганц баримталдаг юм бол ерөөсөл геологч хүн бол үзэл бодолтой бол үнэнч байх чухал. Тэгээ та түрүү хэллээ шүү дээ би их оронч гээд. Тэрнээс илүү чухал юм бол их орны эрх ашиг шүү дээ. Тийм үзэл баримталтай хүн байсан тийм ээ. Тэгээд ерөнхийдөө яг хичээл зүтгэл. Ерөөсөө мэдэхгүй байх, чадахгүй байх хамаа байхгүй тийм ээ. Тэгэхээр тэр хүнийг бас ингээд дурсаж ярил тийм ээ залуучуудад одоо тийм геолог байсан юм аа. Тийм ээ. Яг нь мэдээж гавьяа шагнал бол тэр үнийг юу хийснийг хэлчихэж байгаа шүү дээ. А хүмүүс бол одоо яг тэр үний нэг зан чанар тийм ээ. Яг дотоод хүн яг ямар хүн байсан. За би бол ингэж бодож байна л да. Би бол одоо ветер яг уу талгаас хүндү ветер бол Монгол улсын дотоод их сургууль төгсгөл бол 1 жилийн зориултыг төгссөн. Тэгэхээр би 74 онд Шарвал 75 онд төгссөн байхгүй юу. Гэхдээ энэ бол надаас ахмад ш таарэ. Насны хувьд тийм. Тийм, насны хувьд. Тэгэхээр яагаад тийм гэхээр гашар бол нэг сэрэгт явсан юм байл. Сургуульд оюутан байхдаа. Тэгээд яг хуу ингээд 1 жилийн дараа ингээд орилж төгссөн байхгүй юу. За ингээд тэр үеийн оюутнууд яг тэ бид нар бол ер нь хоорондоо одоо ажил төрлийн маягаарч найз нөхөрлийн ийм байдал бол байдаг л да. За хүндү ветерийн одоо хувьд бол ямар учиртай гэхээр одоо би түрүү ярьжсэн нэг хийсэн ажлынхаа талаар завхны сонгоны виз төвд ажиллаж явах үед бол хүндү за одоо алдарт геолог дулмын тогтох инээтрээ одоо шигдэхээ гансах гээд одоо байна уу гэж айлвал анги дарга байсан. Ингээд энэ улсууд бол за лавгдорж өдр байсан л да. Одоо зөндөл газар ажилласан л да. Тэгээд тайлан бичнэ. Тайлангууд нь бол одоо хөргий нүсэр том тайлан бичнэ шүү дээ. Тэгээ одоо тэр тайлангаа бичиж явах үед яагаад ч юм одоо тэгэл намайг тайлан бичиж явах үед олон жилийн өмнө камералын үдэн ч очиж уулзж ярьж өрдөг байлаа. За тэгээд хамгийн сүүлд бол сая тэр 18 онд юм да. 18 оны намар. Тэгээ нэг Америкт нэг юунд олон улсын ашигт болтомлын чиглэлийн хуралд оролцож тэгээд ирсэн. Тэгээд яг угаасаа энэ Бат Эрдэнэ байна нэг юу нэ Эрдэнэ Монгол. Тэгээ энэ хоёртой яриад ер нь бас тэр Бат Эрдэнэ нөгөө баян хөндийн ордыг бас үзье гэж би нэлээд ярьж ирсэн. Тэгжээтэл Бат Эрдэнэ бас намайг хүрээд ир яцгээд. Тэгээд хүндөвч яг бас би тэр уулзсан чи ерөөсөө хүрээд ир гээд. Тэгээ ингээд очиод нэг 7 хоног очиж явсан шүү дээ. Тэгээ яг би бол хүндвийг одоо үнэхээр одоо алдарт геологч гэж юу авсан тийм ээ. Тэгээ зүйлдээ яг болохоос өмнө хажуулдууны гавьд болсон л да. Тэгээ энэ хүндүү гэдэг хүн бол үнэхээр одоо энэ манай залуу геологч, залуу дунд үеийн ер нь ялангуяа залуу геологчдод үнэхээр үлгэр дөөрөл болсон. Одоо зөвхөн тэр ажил мэргэжлийнхэн төлөө, геологийн төлөө хамаг амьдрал насаа одоо зориулсан ийм одоо сайхан үлгэрч ийм одоо геологч хүн байхгүй. Тэгээ би тэрийг юугаар батлах уу гэдэг жишээлбэл одоо ингээл хавгдэрж лөндөө бид 3 ингээл нэг гэрт байж явах чил одоо угаасаа тэгж сонсогдол байдаг гэсэн. Тэгтээс хамгийн сүүлдэл очиход ингээл хөрхий. Ингээл орондоо ороод нэг гэрт байхад ч нэг 7 хонсон шүү дээ. Орондоо ортлогоо геологийнхаа ямиг л нэг ингээл ярина. Дэвтэр уншаасаа дэвтэр айлж харна. За тэнцээс нэг юм үзэх байсан шүүгээл хавгдэрч тэр хоёр ч олон жил зугаажсэн л да. Тэгээд өглөө дөнгөж усчрал нүдэн бараг нүдэн нээснэг дахиад геологийнхаа ямиг ярьж байгаа.
Гэхдээ тэр бол одоо нэр үнэхээр тэр одоо бүр нэг ерөөсөө тэгэл зориулагдсан юм шиг. Тэгэж явдаг нэг юм одоо алдарт геолог. Тэгээд одоо за өөр лүндвийн одоо нэг сайхан чанарыг бас хэлэхэд бол одоо ингээд олон залуучуудыг за жишээлбэл чи өөрөө байна. Тэгээд одоо манай өгөөдөө байна. Ангаргут байна. За яваа ирэх. За тий ингээд одоо тэр чухлын дугуйс. ямар ч гэсэн танаа тэр бригадад ажиллаж байсан тэр залуучуудыг одоо бүгдийг л одоо ер нь ингээл нэг л одоо юу гэдэг вэ? Геологоор өвчлөх одоо тийм юу руу оруулсан. Тэр болгон ангид тэр ангийг авч явж байгаа төслийг авч явж байгаа одоо их манай нэртэй геологууд байна л да. Тэгтээ тэр болгон тийм лүндвийн төвшөнд байна уугүй тий гэж би боддог. За лүндв болохоор өөрөө ямар учиртай гэхээр одоо тэр одоо би бас их хөш мэднэ л дээ. Дулмын тогтох гэдэг одоо геолог байлаа шүү дээ. Тэр одоо мундаг агуу хүн байсан. Тэгээд тэрнтэй тэр одоо тогтох геологтой бас олон жил ажилласнараа бас лүндв бол нэлээ агсан. Тэгээд нэг талдаа агсан. Нөгөө талдаа одоо тэгэл ерөөсөн зурглалаар бол миний бодлоор лүндв шиг ингэж олон жил ажилласан геолог бараг байхгүй тий. Ер нь цөөхөн бараг байхгүй. Тэгээд тийм лүндвтэй би бас нэг зүгээр нэг бас би хэлье гэж бодоод байсан нэг юм байгаа. За ингээд тэр танаа ангидаар очиод тэгээд дараа нөгөө нэг инквот бид тэр юу хийсэн шүү дээ. Тайлан шүүмж хийсэн тий. Чандан олын тэгээд ингээд шүүмж хийгээд нөгөө танилцчаад баян айраг үстэй нөгөө нэг хөдөржилтэй бүрдэлж. Тийм. Баяр хуучин бол тэр чинь нөгөө нэг хиний хар. Тэгсэн чинь тэрэн дээр чи санаж нэг уу тэн дээр ингээд нөгөө одоо 5 интервизээ 5 фаз ялгцсан байгаа байхгүй. Тэгээ ингээд яриад байсан чинь за 5 фазтаа ч одоо ер нь цөөхөн шүү дээ тийм ээ. Яадгийн болоо гэдэг. Ингээд сүүлд би шүүмжгээд бодож яхна нөгөө 5 фаз гэдэг чинь яг үндсэн 3 фаз тийм ээ. Тэгээ сүүлийн 2 фазнд бол пропилен юм байл л. Тэгээд ингээд тэр бол одоо өөрөлдвөл хөндүүд өөрөлдвөл одоо пропилен талын мэдлэг бол жоохон дутуу байсан шиг байна. Тэгээ ингээд би очиод за лүндвэ энэ одоо нөгөө би танаа офстор очиод ярьсан да тэгэхэд байсан үгүй. Заавал ямар ч гэсэн тэгэхэд ангараг байсан өөр хинж байлаа. Тэгээ тайлбарлаад ингээд яриад би өөр ингэдгийн тэгдгийн ингээд нөгөө нэг ном одоо Селитогод алдар том геологийн тэр юм уу үзсэн айна тэрийг тайлбарлаад гэсэн чинь тэрийг ойлгож авсан л да ер нь. Тэгээ бодохдоор гэвэл энэ бол юу хэлж ийн гэхээр ерсэн зурглалын тийм одоо мундаг геолог үү тийм ээ. Тэр яг хэдийгээр порфирийн гэдэг нөгөө нэг онлайн нарийн тэр порфир талын юм руу орохгүй байлаа ч гэсэн зургалаар гарцаагүй ялгчихж байгаа. Тийм. Тэр чинь тэгээд нөгөө харьцаагаан дээр харьцааг ингээд гаргаад ингэж чухтаар гээд үгүй энэ 5 бааз гэж одоо ямар учиртай юм бол доо гэд би тэр чинь шинжээч гэж байгаа юм чи. Тэгээ бодоод байхна харин нөгөө тэнцээч тэр ойрхон нөгөө баян хөндөй орд байж байгаа тэр өөр чинь ер нь хол морт энэ тэр зөндөө юм байгаа шүү дээ. 100 тишээ 100 материал. Ингээд тэгжээтэл тэрнтэй чинь тэр үзий бүр холбоотой байж идэг. Тэгэхээр нөгөө 4 дахь 5 дахь одоо фаз нь болохоор порфирил болчихж байгаа. Тэр чинь ч оруулсан л да таны. Тэгээд тэрийг ингээд яриад ингэсэн чинь л хөндөө маш их баярлж байгаа. Өө энэ сони юм байна, тийм юм байна энэ төр гээд ингээд. Тэгээд тэгжсэн. Гэхдээ яалтчгүй тийм монол юмны мэдлэг хэрэг болж байгаа байхгүй. Тэр чинь яг уг үнцээрээ л этологоо тарцны хувьд ялгарчж байгаа юм учраас 5 болчихж байгаа. Тэр чинь нөгөө сүүлд нь хэлсэн чинь бүр дайким оруулна чинь 7 болчиход байгаа ингээд. Харин тийм. Ер нь дайгч бас нэг фазад орно шүү дээ. Тийм нэрэн дээр. Тэгээд цааш нь тэрий чинь нөгөө нэг дэлгэрүүлээ судлаад үзэх юм бол нөгөө барфир ордооч одоо юу гэдэг юм прекурсор болоод та өктөр болоод та ингээд мультифазтай аюу олон юмтай. Тийм яг үнэ тийм. Тэрий чи хэлэхгүй бол яг мэдэхгүй юм чи. Харин тийм. Гадар дээр хараг 5 байгаа яага 5 болчихгүй нөгөө. Тэгэхээр л би тэн дээрээс бол гайхажсэнгүй лөндүүнээр аргагүй үнэхээр нэг тэр нэг өстой нэг дадлага тэр бол байж байгаа байхгүй. Тэрийг ч гэсэн мэдээ. Тэрийг ингээд олоод ингээд тэр баазуудыг ингээд гарцаа байхгүй юм байсан гээл ингээд ялгцсан баа. Тэгээ тэрийг би тайлбарлаад яасан чинь маш дуртай хүлээж авч ингэсэн лээ. Тэгээ тайландаа тусгасан байх гэж бодож байна тийм ээ. Тайлан тэр тусгасан. Тэгээ тэр чинь яг тэр 5 фазтай хүрэл гэдэг чинь бас нэгсэнд онол практикийн хувьд батлагдаад бас нэг шинэлэг юм болж байгаа тийм тэгсэн тийм ер нь тэгсэн шүү. Тэгээд мундаг тийм геолог байлаа да зайлуултаа. За тэгээд урилгыг хүлээж авч оролцсон багштай баярлалаа. Эрүүл энхийг хүсье.